За өдрийн мэнд. Сайн байна. За ингээ подкаст маань дараагийн дугаар эхэлж байна. Хүмүүс ингээ манай подкастыг айгу удаад байна гэж яриад байгаа. Тэгээд яалч гэнэ ажил амжихгүй, таны ч ажил амжихгүй, миний ч ажил амжихгүй тэгэл ингээл явсараа л хийх юм. Тэгээ нөгөө нэг амлсан ясаар одоо нөгөө музейг танилцуулна. Тодорхой өнөөдрийн байдлаар ямар хэлбэртэй байгаа тий. Тэрийг танилцуулъя л гэж. Тэгээд дугаараа бэлдээд эхлэх гэж байна. За одоо нөгөө нэг хүмүүсүүдийн хүлээлт байгаад байгаа музей яг одоогийнхаа энэ музейн талаар тодорхой мэдээлэл өгөөч. Энэ ч одоо би чинь манай бөөгийн гэр чинь Дэнжи мянгаж штэ. Өөрийнхөө бөөлдөг хашаандаа л энэ байшинг одоо 5-6 жил болцсноо ясноо. Шавтайгаа нийлээл манай нэг шав залуу барилга байшин барьдаг гэд хоёулаа барьж ирсэн. Нийлээл тэгэл тухайн үед эндээ нэг юм бариад нэг жоох юм цуглуулъя гэдэг үүднээс барьсан. Тэгэл нөгөөх их гоё янзлал их гоё ач холбогдлогсөө өөрийнхөө хайжууд ойрхон гэл. Тэгэл одоо ийм л нэг дөрвөлжин байшин байна. Хүн гаднаас нь харуул одоо юм цуглуулдаг бөөгийн музей дотор нь байдаг гэж анзаарахгүй л дээ. Нэг айл амьдэрдэг маягтай л зүгээр дөрвөлжин байшин бариад. Тэгээ дотор талын ингээ янзлал сүүлдээ юмнууд маань багтахаа байсан. Тэгэл одоо хүнд үзүүлэхээ төрдөө хаагаал ингээл. Анх чи ялаа энэ чи гэр музейгээд. Тийм нөгөө яг би ч нөгөө өөрөө жижигхэн цуглуулга баг байсан. Тэгэл гэр музей л гээд бодож ил нээсэн хүмүүс нөгөө тэгж их ирнэ гэж бодоагүй. Тэгээд тэгж их одоо юм цугларна гэж бас бодоагүй. Энэ ч бас араараасаа нэгнийгээ дууддаг юм шиг байна. Тэгэл юмнуудаа цуглуулж эхлээл одоо бол үнэхээр бүр багтгаа байсан. Музей чинь бас стандартын байдаг юм. Сүүлд би ойлгосон. Музей тэр нөгөө Унгарын музейн захирал ирсэн байхгүй Ухсаатны. Тэр надад бас илжсэн чи энэ музейг л томруулах хэрэгтэй. Энэ том үзмрүүдийг стандартын дагуу яг албан ёсны музей болгоод байшин сав бариад дотор нь юмнуудыг хийгээд ингэхгүй бол энэ их хайрын юмнууд хараа л жижиг зайд, жижиг орон зайд ингээд байна. Тэгэл би ер нь бодчих хэвчээ сүүлдээ ч ер нь юм багтахаа байгаад тэгээ хүмүүсийн холоос нөгөө зориод ирнэ нөгөө ундуу сундуу хаана юу байгааг нь мэддэхгүй болоод ирэхээр төрдөө тэгээ хаацсан. Нөгөө нэг олон улсын музей одоо олон улсын бүх дэлхийн бараг бүх музей хариалагддаг тэр ICOM гэдэг International Council of the Museum гэдэг байгууллага юм л шүү дээ. Тэрэнд нэр нь явж исэн. Бүртгэлтэй. Тэрэнд манайх бүртгэлтэй. Манайх ч цорын ганц бөөгийн музей шүү дээ. Тийм ах шүү. Тийм. Олон улсад чинь бол нөгөө янз янзын музей бүр төрөл зүйлийн музей гэдэг юм л шүү дээ. Ганцхан одоо юу гэдгийг маркны бүр бичгийн машины гэдэг бүр ховын цуглуулах шиг. Харин тэр нөгөө нэг шашны гэдэг religion type юу жишээлээд яг тэр шашны гэдэг тэр ухтгунаар ингээ хаагаад үзэхлээр яг шаманизм одоо төрлийн музей дотроос ерөөсө цор ганцаараа. Тэг хамгийн одоо олон улсад манайх тийм бүртгэлтэй. Гадны эрдэмтэд маш их ирдэг одоо янз янзын хүмүүс ирэх юм. Би тэр болгоныг бас яадгүй. Одоо 12 сарын 20-нд төлөө 22-нд ч лөө Дубайд тэр ICOM-ийн амар том бас хурал цуглаан болох гэж байгаа юм бэл. Би бас тэрнийг зүгээр яг сонирхож үзсэн энэ олон улсын музей гэдэг байгууллага байд юм бэлээ гэл. Тэгээд тэрийг нь орж сонирхож үзсэн. Таны музей л ганцаараа л байж идэм бэлээ. Тийм би яг одоо ийм болохоор л одоо стандартын музей мөрдөх ёстой байх тийм. Мөрдөх ёстой. Тэгэхгүй бол эн чинь нөгөө хадгалах нөхцөл тэгээд энэ үзмөрчөө өөрөө тодорхой орон зайд стандартын орон зайд гэрэлтүүлэг гэдэр байд юм байна. Би ч нөгөө тэр талын мэдлэггүй бөө хүн тэгэл яг өөрийнхөө нөгөө сэтгэлдээ төсөөснөөрөө нөгөө үзмрүүдээ гоё байшин бариад ингээл. Гэтэ юм ингэж явандаа ийм одоо өөрчлөгдөхийг бодоагүй. Би ер нь тэгээ тийм том музей зүзээ барья гэж ер нь анхандаа бол бодоагүй. Сүүлдээ тэр юм цуглуулаа багш надад бас хэлээл тэгэл хүний бодол санаа чи бас дэвшин дэвжиж хөгждөг юм биш үү? Хэлж л байгаа. Тий. Тэгэл харин амар цог тий. Одоо гол занаа бол соёлын их том музей байгуулмаар байна. Гол зорилго бол хүнд заавал байгаа шүү дээ. За яг ихний зорилго бол бөө онгоц цахиус ч юм уу өгдөөцсөн юм байлгүй яг. Тэгвэл нийгэмд яаж хүмүүст бөө мөрөглийг маш сайхнаар
зөв түгээх вэ гэдэг асуулт байна л да. Тэгэхээр одоо хүмүүс зан үйл хэлбэрээр түгээгээд ахаар тэрийг ойлгодог хүн шашин шүтлэг ондоо хүн гэ бид нар дотроо хуваагдаж штэ. Гэтэл нийтээрээ энийг зан үйл талаас нь харахгүйгээр соёл талаас нь харуул эн чинь монголчуудын нүүдэл чинь нөгөө бахархаад идэг нүүдлийн соёлынх нь нэгэн хэсэгт нэлээд том байр суурь эзэлж исэн мөргөл байгаа байхгүй. Тэгээ энэ том мөргөл шүтлэг чинь чухам ямар юм? Юу шүтэж исэн? Утх нь юу юм? Шүтдэг баримт нь байна уу? Сурвалж нь байна уу? Гэд бодоод үзээд за бид бол Эрдэнэтэн докторыг сурвалж ийн үзээд ингээд надаас илүү судалсан байгаа ах уу. Гэтэл яг өнөөдөр гадныхан хүрээд ирвэл юу харуулах юм? Танаа бөөгийн соёлыг үзье гэвэл за яг бөөнөр бөөлж болно шүү дээ. Тэгэхдээ ганцхан тэр бөөлөхөр чинь соёл хэмжигдэхгүй шүү дээ. Тийм. Тэр чинь хувь хүний ертөнцийг үзэж шүү дээ бөө гэдэг чинь. Гэтэл нийт монголчуудын түүхэнд ямар шалтгаантай шүтлэг бишрэлтэй байсан. Дэлхийн нийтээрээ сонирхож шүү дээ. Манайд жуулчид их ирдэг. Тэгээ би сүйд үед хүлээж авах байсан. Аюу их сонирхолтой. Ганцхан гэр хороол руу хол ч одоо бенжин мянга эцс шүү дээ. Тэгэхээр чин ийшээ ирэх хэцүү ч жуулчид авч ирээд. Тэгэхээр тэр гадныханд чинь тийм чухал байсан байж таарж байна. Тэгэхээр л энэ чухал соёлын уламжлалын энэ өв соёлын юм ингээ аваа явж байгаа юм чинь нэгт гадныханд энийг үзүүлж харуулах хэрэгтэй. Өөрсдөө соёл уламжлалыг харуул танилцуулах зүйлс нь хэрэг шүү дээ. Соёлын солилцоо шүү дээ. Хоёрдугаарт бидний энэ өсвөр насны хүүхдүүд дотор дотоод сэтгэл зүрхэндээ Монгол соёл уламжлал гэдэг тэр нэг тийм сэтгэлгээг суулгахгүй бол өнөөгийн нийгэмд бол хүн болж өсөхөд бол нэг талаараа бол сайн болж байна. Нөгөө талаараа бол энэ хүний тэр чин ёс суртахуун арилж байна. Хүний дотор байдаг ёс суртахууныг ерөөсөл зааж сургадаг ганцхан зүйл бол тэр нэг юм итгэл үнэмшил буюу одоо соёл болон сүсэг бишрэл. Заавал бөө шүтэх албагүй гэдэг шүү дээ. Би бүр дээрээс биш 100 удаа хэлж байгаа. Тэгэхдээ энийг мэддэг байх хэрэгтэй. Чи Монгол хүн байна. Монгол хүн гэдэг чинь ямар онцлогтой. Морь баландаа хайртай, морин хуур тоглодог. За одоо 93 наадам зохиогоод одоо дэлхийд даяар Монгол наадам үзүүлж байна. Ян занзын сайхан юм байна. Тэгэхээр чи нөгөө энэ том соёл уламжлалыг орхитуулж болохгүй. Яг гоо бид нэр одоо нийгмээрээ шашин шүтлгийг шүтдэг ч гэсэн чи бидний язгуур үндсэн соёл. Энэний цаана засал ном бөөлөх тэр одоо элдв янзын юм нэг чухал биш. Тэр байдаг юм. Энэний цаана монголчуудын ёс суртахуун явж байгаа юм. Тийм өндөр ёс суртахуунтай ард түмэн байж. Энэний чинь бөөгийн мөргөл чинь хүн яг хүний ёсоор амьдрах, адгуу самтантай харьцах, тэр мал амтан хүртэл гаргахад нүд цавчихгүй алдаг юм биш шүү дээ. Тэр чинь мал гаргахад хүртэл сүнсийн дэгдэж ингээл голын таслана. Цусыг гаргасан өөрөө базна. Эн чинь сэвсийн нэг тийш нь хайдаг ч юм уу. Эн чинь ёс байна да. Тэр чи юу вэ гэвэл тэр амтан малтай хүртэл харьцах. Хэдий одоо идэж хоолндоо хэрглэж байгаа ч гэсэн хүндэлж дээдлж харьцах тэр ёс суртахуун чинь энэ сүнслэг буюу бөө мөргөлийн шүтлэг хэлбэр багхгүй. Тэгэхээр энэс би одоо өөрөө зөвхөн хувь хүний судалгаа хийгээд нэг юм санаа дэвшүүлж байгаа нь бөө бол асар өндөр ёс суртахууны хэмжигдэх хүн. Энэ чинь хүний дотоод ёс суртахууныг өөрчилж шít. Хүн чинь итгэл үнэмшил олж аваад ирэхээрээ хүн засарж шít. Нөгөө аратан сэтгэлгээ, нөгөө гаж бодол, нөгөө гаж янз янзын таашаал авах мэдрэмж, элдв янзын харих дарс, мансуурах процессс сална. Яг л хүн чи дотор ариусч эхэлж байгаа учраас. Тэгээ тэр монголчууд айгүй их одоо хурдан дотор нь ариусдаг ганцхан юм бол ууланд гарах. Ямар ч монгол хүн нутгийнхаа ууланд очиод алхах тийм үү энэ богдуулынхаа хормоод очиод нэг 2 цаг алхаад ирэхэд онгоочтой шүү дээ. Тэгэхээр чи монгол хүн чи өөрөө тийм бүр цусанда байгаль өгөгдөлтэй улс бол учраас. Тэгэхээр миний одоо санаа бол соёл уламжлалын тийм музей одоо яг бөөгийн музей соёл уламжлалын музей байгуулж энэ хүүхэд залуучуудад Монгол өв соёл ёс суртахууныг жаахан ч гэсэн өөрийнхөө мэдгээс танин мэдүүлье
би зааж сурах гэдэг юм биш ээ. Тийм л санаа байна. Тэгэл одоо музейгээ өргөжүүлнэ, дэвжүүлнэ гэсэн зорилттой хоёрт нь энийгээ хүмүүс таниулъя, танилцуулъя. Мэдж аваг, мэддэг болог. Энэ дотор бөөнрийн үзэж хараагүй онгоц шүтэн зөндөө байгаа. Одоо зарим нь далд хийцэн ерөөсөө хүмүүс мэддэггүй шахуу, зарим нь ч мэддэг л байлгүй. Энгийн хүмүүс бол бүр хараагүй. Одоо түүхийн музейд ч юм уу янз бүрийн музейд очиход байхгүй шахуу юм зөндөө байгаа. 6-7 ширхэг болгон тоолвол 6-700 үзмэр байгаа. Тэгэл одоо чадхаараа ингээл гараараа шилэн хорон хийгээл янз янзаар авдар сав цуглуулаад энэ бүх юмнуудыг ингээл олдохгүй нуудын сэргээж хийгээл олдсны бүтнээр нь тавиал ингээл холимогл байж байна. Музей бол маш том соёл юм байна. Манай Монголд л жаахан музейн соёл одоо нэг үе бол дэх үед бол одоо их гоё байсан бол сая одоо Чингис хааны музей барилаа шүү дээ. Тэр бол одоо маш зүйтэй зүйл хийсэн. Бүр үнэхээр одоо тэр илам хийгээл хийсэн. Одоо тэр гадныханд ч одоо ганц харуулах юм биш шүү дээ. Тэр тийм гоё соёл бол тэнд ямар гоё залуучууд орж ийн. Дотроо кофе шоптой байна, чөлөө цагаа өнгөрүүлэх хэсэг байна. Тэр музейн судалж ийн, ярилцж ийн. Европод ч юм уу гадны улсад музей соёл чинь маш өндөр статустай. Ганцхан музей үүсгэх гэж орох биш, бүхэл бизнес ажил хэргийн уулзалт хүртэл музей зохион байгуулдаг. Одоо ийм өндөр ийм соёлтой. Тэр музей тухайн улстай танилцъя гэвэл хамгийн түрүүнд тэр улсын музей үзэн, улсын одоо нэг зүгээр жуулч ирлээ шүү дээ. Их дэлгүүр орж үзэн, тэр улсын нэг том дэлгүүр, музей үзэн, түүхийг үзэн. Тэгэхээр чи бид нар чинь түүхээр баялаг хардаг. Монголын түүхийг бол бичээд дуусахгүй. Дэлхийн түүх бичнэ шүү дээ, Монголын түүхийг. Тэгэхээр чинь энэ агуу том баялаг түүхэнд одоо залуучууд авдар цуглуулж байгаа хүн байна. Мундаг байна тэр бол харилж хамаа. Морин хуур музей ажилласан залуу байна. Би бүр тэрийг хараад бахархтыг. Тэр чинь яг ба өнөөдөр ингээд бид анзаарахгүй байж болно. Хожим тэр чинь амар том өв соёл эрдэнэ. Одоо их мундаг том зүйлээ аваад үлдчихин гэсэн санаа шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр нэг ийм санаа байна. Одоо яг музей байдал бол нэг иймэрхүү манах. Энүүгээрээ яг элдв юм хүмүүст ойлгуулах гэж юм уу би нэг ийм ядруу жижигхэн байна гэсэн утгыг илэрхийлэх гээгүй. Тий, угаасаа анхнаасаа яг энэ дугаарыг хийгсэн нь болохоор одоо хүмүүс хоёулаа музейг чи очиж үзье. Тий, музей гэж яриад тэгэхээр яг үнэ хэрэгтэй ямар байгааг ирсэн мэдхгүй ингээд харуулчих. Тэгээд ажиллахгүй байгаа шалтгаан нь юу юм бэ гэдэг бас нэг үнэн бодлоо нөгөө шалтгааныг яг л тайлбарлах гэдэг юм л да. Яваад үзвэл одоо ингээ энэ ханаас ахуулаад харуулхад. За хоёулаа явж үзье тий. Тэгээ. Би одоо нэг ингээд нэг юм байшин ийм одоо ингээд үүд тэр байгаа манай. Тэгээд ингээд энэ зураг би яг өөрөө л хуваараа бодож олоод нэг юм зураач залуучууд авчирж ирээл Монголын түүхэнд байсан бүх зургуудыг жижигхэн чинь 130 м квадрат 10-13 хэмжээтэй. Тэгэл бүх юмд нь ач холбогдол өгөөл ингээд зарим нь өөрийнхөө гараар хий. Тэгээ ерөнхийдөө ингээд 1 2 3 4 1 2 3 за тэр галтгооч яах вэ? Ингээд нэг 4 өрөөтэй хийсэн. Тэгэл эндээсээ ахуулаад ингээд зурагнууд зураад авдар цуглуулаад энэ одоо ингээд онгодууд ингээд ихнээс нь байна л та өлгөөл нөгөө зай талбай багтай ингээд энэ хүүхдийн онгод гэл. Тий. Тэгээд ингээд авдар эднэр цуглуулсан ерөнхийдөө бол нөгөө бас юм чи Монгол хүний тэгээд нөгөө музейг одоо эн чинь нөгөө одоо жишээ нь энэ дотор ингээд нөгөө нэгээр нь хоёлаа яриад байгаа онгодууд чи ингээд хорголоод гэх юм уу да хийцэн байгаа. Тэгээд нөгөө өөрийнхөө гараар л ингээд дүү мөтэйгээ нийлээл чадхаараа ингээд хорог хийгээл одоо хүн хөрхээр эн чинь ингээд сэмрээд унчаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг ингээд одоо энэ нэг хэсэг онгод байна. Энэ дотор ингээд одоо уг нь эн чинь тус бүртээ өөр орон зайтай хийх ёстой юм л да. Энэ гэхэд баяг гэр онго ингээд за энд ингээд хэд бараг 20 30-аад онгод байна. 30-аад төрлийн 30 40 төрлийн юмнууд байна. Энэ дотор
Он цагаас нь ингээд дурдвал Гэхдээ чи ингээд 18, 19, 20 дугаар зууны үеийн ер нь бол 19, 20 дугаар зууны үеийн ингээд онгодууд. За дараагийнхын хэсэг нь бол ингээд бас нэг хэсэг байгаа. Энэ одоо баах ирээс юм. Оо яг энэ чинь бас нөгөө ганц нөгөө музейгээс гадна нөгөө янз янзын өөрийн угсаатны юмнууд хажуугаар нь тэгэл бас илтгэв юм. За энэ хэсэг нь бас энэ ингээд хоргон өөрчлөгдөж байгаа зү. Тэгээ би энийг өмнө нь хийсэн. Тэгээд дараа нь сайжруулад нэг ингэж хийж үтсэн. Ингэж одоо амхантаа хамгаалж байгаа нь царай маань л юм л да. Тэгээ одоо энд ингээд жишээ нь энэ хоргонд ингээд байна л да. Ингээ бөөхний хэрглэж исэн юмнууд байна, гэрээ онгод байна, энэ даян гээд нөгөө морины тэнгэр байна, сэтэр байна, энэ нөгөө янз янзын шашинд байдаг ад зэтгэр Лусын 8 аймгийг харуулсан үзмрүүд байна, энэ удганы малгай онгод байна. За тэгээд ингээ энэ хойноо зураг мураг ингээ зураал. Тэгээ ийм модон онго ингээл одоо нэг ханан чихэд ийм. Тэгээд ингээ хойноо зураг энэ төр зурж агаад ийм модон онгууд бас хийсэн. Тэр эн чинь нөгөө тахилгын онгууд. Тэгээ нэг ийм Монгол гэр байна. Нөгөө заалан дотроо барьсан. Энэ дотор яг нөгөө Монгол айл бөөтөө байх үеэ ахуйг харуулах гэж хийсэн. Тэгээ ном хураацсан. Би бас нэг музей бариул дотор нь бас нэг номын сан хий гэж бодоод ном цуглуулад байгаа. Янз янзын ном. Хүүхдүүдэд зориулсан тийм номын сан хий гэж бодож. Чөлөө цагийг музейд бас маш гоё өнгөрүүлэх арга байгаа л да. Яг уу яванда бид нар ч нэг музейг үзэл гарчдээ ш нэг дуу чимээ гаргахгүй. Тэгж талаасаа биш нөгөө хүүхдүүдийн мэдлэг боловсролт Монгол соёл уламжлалыг түгээхийн тулд бас янз янзын санаанууд дэвшүүлээд тэгээ ер нь нэг гоё номын сан байгуулын үн төлбөргүй хүүхдүүд тэнд ирж ном уншихгүй байсан ч яах вэ зүгээр. Тэгээ энэ ингээд онгодууд байна. Гэрийн онго, хоймрын онго. Энэ морин хиймрийн морь байна жишээ нь. Эр хүн тагтдаг хиймрийн морь. За тэгээ энэ цайны онгод гэж ийм бүр өвөрмөц онгод байна. Дугуй улантай цай гэж байдэн шүү дээ. Энэ өөрөө цай байна шүү. Цай тий. Энэ нөгөө айлын нөгөө цайгаар тасрахгүй гэж бэлэгдсэн 9 шидэ. Тэгээд ингээд янзлаад ингээ одоо үзмэр маягаар л хийж байгаа байдал маань юм л да. Гэх мэтчлийн ингээ энд нэг энэ хэсэг. За тэгээд одоо ингээ онгодын асар гэж юм ингээ дүрсэлж хийсэн. Яг нь одоо нөгөө асар гэж хүмүүс чи мэдэхгүй шүү дээ. Бөөг хүнийг онгодынх нь хувцсыг аваач тавьдаг. Асрална гэдэг чинь гараараа ингэж хийгээд. За тэгээд сүлд байна. Бас Монгол төрийн их сүлд гээд энийг ингэж бэлэгдэж хийж тавьсан. Тэгээ энэ нэг солонгос бөөгийн юмнууд бас янз янзын гадны бөөгийн юм байгаа. Энэ хэсэг нь ингээ байна. За тэгээд ийшээгээ бол ингээ энэ дээр бас нэг юм зөндөө байгаа. Энэ дээр нэг юм онгод байна. Одоо нэг багтгаа байгаа дээр доор нь л хадаж эхэлж байгаа. Энэ бас гэрийн онго байна. Зайчлал. За энэ дотор ингээд одоо төмөн янзын онгод, зан үйлийн хэрэгслүүд, бөөгийн тухайн бөө, нутгийн бөөнөр хоорондоо харилцан адилгүй шүтлэг бишрэлтэй онгод шүтэнэ хийж исэн юмнууд ингээ холиол бүгдийг нөгөө багтаах гал чихэл хийцэн. Санаа энэ хингэрэг тэр битүү мод тэр бөөхөн хэрглэж исэн загсны нурууны ясаар хийдэг тэр ирэх даллагны сум энэ хар сүлтний онго гэж юм онго байгаа. Энэ их учиртай. Энэ нэг аях чи юу лээ? Энэ гавлын яс тагш. За тэгээ ингээд энэ нэг хоолны савн дотор юу байна? Оо наа чинь яг зүгээр нэг юм амтны сүгнэр найз бэлгээсэн. Тэгэхээр дотор нь нөгөө
нандид болохоор нь хийсэн. Бас нэг ганц нэг найз нөхд маань бас нэг янз янзын юм оллоо хэрээс сумны зэми боллоо ах уу гэж бас сайхан санаж өгч илээдгээ. Ингээд одоо жишээ нэг заал маань ийм ингээд тойроод харуул ингээл. Тэгээ эдрий чинь нэг үзүүлэхийн тулд нөгөө яг тайлбартай, стандарттай хийх санаа байгаа. Тэгээ багтахгүй байгаа учир нь юм. За тэгээ дараагийн эн чинь ингээд ийшээ өрөө байгаа. Би тэгээ ингээд зураг зураад их ач холбогдол өгч хийсэн л дээ өөрөө. Тэгээ энд одоо ингээд нэг хэсэг нь байна. Нөгөө яриад өгөн манай багшийн онгод тэр чигтэй байна. Өнгөрсөн дугаар дээр. Тий, энэ бас ингээд онгодын твш гэж юм эртний твш байна. Бөөхөн онгодондоо твшин дэмэр өгдөг байсан. Энэ алтан твш гэдэг. Алтан твш гэдэг. Энэ дээдлийнхэн шүү үедээ хийсэн байгаа. За энэ ч яг сувнэр ингээд энэ нэг одоо энэ модон юу гэдэг. Тийм твш юм асарлахад онгодонд барьдаг твш байхгүй. Твшин л асарлаад одоо асран дотроо эдэний одоогоор яривал эдэний цар. Тий. Тухайн тэр онгодонд хийж өгч штэ эдээ. Энэ хаанаас ирсэн идүү? Энэ одоо бүр үжирч муудаад. Тий наадах чинь нөгөө Эрдэнэ хаян гэдэг шиг би дарахтаас гадаа гаргаад хог дээр хийсэн байхад нь авчирсан. Уулын дунд хогон дунд бүр хайсан байсан. Нөгөө хүмүүс чинь бөөлчөд нөгөө арх сүүмөөгөө тэр доор ингээ хогийн цэг болгоод овоолцсон. Тэрэн дотор бүр ингээ хуучин банзнуудын хуулаад шидэхтэй цугтэн шидсэн байсан. Тэгээ нөгөө гярхаа хүн чинь хараад энэ юу вэ? Тий. Тэгээ ингээд энд ингээд бас ад зэтгэрүүд ингээд бөөгийн онгодууд дүрсэлж ингэж хийж тахисан яг үнийг ингээд зургаар дүрсэлсэн жаахан тийм бас нэг бөөд байдаг янз бүрийн элдвийн юмтай нөхцдөг тэр юмнуудыг дүрсэлж хийж одоо жишээ нь ингэж хүртэл хийж байна л да. Наадхи чинь нэг хөлтэй да тийрэн. Тэгэл одоо бөөд байдаг нөгөө элдв янзын хачин ад зэтгэр үлгэр домогт гардаг юмнуудыг дүрсэлж ингэж танин мэдхүү болгож. Одоо тэгээд дараагийн одоо ингээл эн чинь 3 4 ийм өрөөнөлт. За энд бол одоо бүр багтахаа байсан. Ер нь тэг зарим нь бол хураацсан байгаа бас. За. Бүр нөгөө төмөр онгод идлэлүүдийг бол алга болчих нөгөө энэ тэнд ороод явах болохоор хураагаад. Энэ өрөө бол ойлгомжгүй битүү юм хийсэн байгаа. За энд одоо хингэрэг онгод зөөдөстэй төмөн боц дээлнүүд нөгөө ингээ дээлнүүд байна. За одоо хил дугтай бичихгүй бол дээлнүүд байна. Одоо яаж хоёлаа хаагуур нь орж хармаар юм бэ? Одоо ингээд эн чинь ингээд Сибирийн жишээ нь ингээд ивинк бөө гэж байдгийг шүү дээ. Тим ингэрнүүд авчирсан ийм ивинк түнгүүс бөөнөр энэ ингээ байна. Това 20 30 цуглуулсан хингэрэг ингээд байна. Энэ ч одоо ууг нь баг нэг нэгээрээ ингээд тайлбартайгаа байх ёстой. Тий одоо ингээд ингээ байна. Эдгээр зарим нь эвдрээд илэгдээд одоо бас нэг Оросоос нэг хүнд нэг дээл Оросын нэг цуглуул эртний идэл цуглуулдаг хүнд байна л та. Иж бүрэн. Тэгэл бас тэрийг авах. За ингээд энд нэг юм маш өвөрмөц онгод байна. Энийг бол одоо бүр маш хуучны юм онгод байна. За энэ дээрээс энэ баг хөрүүл энэ бус асар эртний онгод. Тэгвэл тэгэхээр тэр бөөнөр төсөөлөөгүй янз манжиг байна. За энэ нөгөө дээл. За та одоо ийшээгээ ингээд би энэ талаас нь харуулъя. Тусгаад. За энэ дунд одоо ингээд энд одоо 70 80 төрлийн онгодууд байгаа.
Эндээс одоо жишээ нь энд нэг байна, энэ нэг байна. За одоо нөгөө энэ ингээ бас муудаад ингээ үжирээд тий. Энэ одоо эсгийгээр хийсэн онго. Хуучны. Ингээл одоо би одоо нөгөө эдрийг ингээ багтахаа байгаад энд нэг онго байна бас. Ингээд. Тэг чи нөгөө бидний хуучин тэг эн чин харилцан адилгүй Сибирь, Бурят, Монгол гээд янз бүрийн бөөнөрийн цуглуулсан энэ Африк бөөгийн онгод хүртэл байгаа шүү дээ. Энэ бөөнөрийн одоо хэрэглэлүүд гээд би бүр зарим нь захиж найз нөхдөө гаднаас зарим нь яг нөгөө ажиллагаанд явсан хүмүүсээс гуйж зарим нь цуглуулсан хүмүүсээс авч ингээд хийсэн. Энд ч бол одоо юу вэ гэд мэддэг. Одоо бүр ингээд давхарлаад овоолцсон биш шүү дээ. Эн чинь тус үрдэн тайлбар, тус үрдэн утгатай. За одоо ингээд бөөгийн дээлүүдээ ингээд өлгцсөн байна л да. Хинчнийн дээл байна. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 40 41 42 43 44 45 46 47 48 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166
10, 11, 12, 13. Өө 13 4. 13 4 дээр. 14 дээл дахиад нэг 2 дээл 15 тэгээд дахиад нэг дээл гэж 16 7 дээл байгаа юм байна. Бүгдөө он цагийн хувьд ондоо Харилцан адилгүй. өөр төр. Тий. Одоо бүр энд бас нэг дээл биш шүү дээ. Тийм ээ. Тий ингээд одоо би өөрөө сүулдэ бүр энэ дотроо төөрөөд бүр явахаа байсан. Ингээд одоо дарахд бүгийн хэрглэж ийсэн. Энийг ийм хэнгэрэг байна. Бас нэг 100 гаруй жилийн настай. Одоо эднэрий чи ингээд хайрлж хамгаалж хадгалж ёстой сайхан мөнхөлж тахиж ингэж соёл уламжил болж ингэж байхгүй бол эн чи ингээд нөгөө өөрсдөө даавуу бүс ноосоор хийсэн учраас цаг хугацаа даахгүй илэгдээд ирвэхээ дээд байхгүй болно. Тэгээ энэ дээрээс ирвэхээ бол өстой жинхэнэ дайсан баг. Тэгээ одоо би хор цацтай шиг. Тэгээ эндээс л одоо судлаж үзээд бөө мөргөл гэж чухам юу хэлээд ийнэ гэдгийг л та одоо зүгээр энэ хамгийн адгийн жижигхэн одоо жишээ ярихад энэ бараг 200 гаруй жилийн настай дээл. Энэ дээлэн дээр ингээд 1 2 3 4 5 ширхэг хүний савар хийцэн байгаа биз? Тийм байна. Жишээ нь ингээд бидний энэ бөө мөргөлийн энэ хувц сунар ёс жаяг ийм өөр байсан. Одоо энэ бүх байдлууд Энэ 5 сарван тэгээд одоо юу хүн бэлэгдэж байна. хүн бэлэгдэж байна. Дээл гэдэг чи ерөөсөө нэг тэр чигтээ бүтэн хүн гэсэн шүү утгыг. дээ. За ингээд одоо энд бас ингээд дээл хувц би энд бас байна. За энэ нүгээр ингээд нөгөө энэ нэг дандаа нөгөө хойд нутаг Сибирь бөөнөрийн хингэргүүд одоо нэг Сибирь бөөгийн хувцс хингэрэг 2 байна Москвад. Надтай холбогдоод ингээд зарна гэдгсэн. Бид одоо үзээлэн тэрийг. Тэр нэг эртний эдлийн хүнд байх шиг байгаа. Зөв. Гадны нөгөө нэг сайтыг ингээд сайн ухах штэ нөгөө гадны эртний эдлийн тэр нь дотор байдаг байхгүй юу? Одоо манайхаас гараа авцсан Орос Морс гадны улсад эсвэл одоо өөр улсын ч юм уу. Тэгээд одоо 12 сард нэг Непал бөөгийн хувцс хингэрэг ирж байгаа. За. Би бүр цахиж авсан хуучных юм. Энд нэг юм зураг байна. Энэ юу зураг байна? Энэ зураг баг шүү. Тийм. Энэ жүжигчин болдмолдох шиг шүү. Бит хоёр нэг Унгарт нөгөө кино болдныг тоглосон. Тэрэнд би нөгөө бөөгийн зөвлөхөр нь явсан шүү дээ кинонд. Тэгээ бөөгийнх нь хувц сунарыг хийгээд. Тэр ямар учиртай кино вэ? Энэ Батханы кино түүхэн кино. Тийм 4 улсын хамтарсан. Одоо энэ 1 сард нээлттэй их сурагтай байлээ. За. Нилийн том кино. Олон анги тийм үү? Нэг л ангитай. Нэг л анги. Би тэр нэг бөөгийнх нь зөвлөхөр нэг явсан. Тэр киноны продюсер манай музейд ирээд өөрөө нөгөө угсаатан судлаач хүн юм байна л да. За. Тэгээд урилгаар бүр явсан шүү дээ. Албан ёсоор нөгөө бөөгийн хэсэг болох бата нөгөө түүхэн киноч нэг бөө бөөлөн шүү дээ. Тэрний зөвлөхөр ажиллаад өгөөч гэх. Тэгээд хувц сунаар эндээс очиж хийж бэлдээд бөө хувц сунаар бөө бөөлхийг заагаад. Тэгээд одоо энд одоо ийм
За ингээл одоо эндээс ингээл зураг байна да. Энэ юу энэ бол зүгээр л нөгөө хуучны бөөгийн хувцсны зураг угаалгаал тавьчихсан. Одоо ингээл энд одоо онгодууд байна жишээ нь. За энд одоо төрөл 9 төрөл зүйлийн онго, тахилгын онго, гэрийн онго, үр хүүхдийн онго, одоо бүр ажил үйлсийн онго, одоо хүн ямар л нөхцөл байдлаар тэр амьдралд тулгамдж исэн, тэрэндээ тааруулж бүтээлгэж исэн бөөгийн онго гэх мэтчлэн юмнууд байна л да. Ингээд энэний цаана байгаа зүйл бол одоо лусын орон буюу лусын орон, газар лусын орон гэж юм байгаа. Энэ наан ингээ өлгцэн байна. Энэ одоо энэ өлгцнүүд нь болохоор гэрийн Монгод тустай. Гэтэл энэ цаана ингээд байгаа эднэр лусын энэ мод одоо энэ мод гэж ярих уу? Тийм модны үндэс дотор ингээд эн чин орчлонгийн бүх модыг авчирж ирж нөгөө тавьчихсан. Энэ дотор чи нөгөө аз жаргалын тоорой мод, 6 дай мод тэгээд бүр төрөл бүрийн мод байгаа. Юу гэвэл нөгөө лус өөрөө 408 зохисын эзэн учраас доод газар лус чинь энэ орчлонгийн амьд бүхнийг тэтгэн. Тэгэхээр ингээд лусыг ерөөсөө тэгээд лусад хамааралтай бүх юм лусад хамааралтай. Охтон, зурм, өт, хорхой, мод, чулуу тийм лусын орон ингээд бэлддэг, ингэж тахидаг. Энэ юу вэ гэвэл одоо тэр хүний лусад хорлуулах, лусад буруу юм хийсэн хүнд тэгж одоо бэлэг. Лусад буруу юм хийсэн хүн гэдэг нь одоо хүн болгон ч л одоо гадар дэлхийд иргэшгээл амьдарч байгаа шүү дээ. Гэхдээ одоо эн чин хүн амьдрахын төлөө худаг ухна үстэй. Тийм. Ус гаргана. Тийм. Тэгэхээсээ өмнө лус харагдаад худаг ухах хэрэгтэй. Ухаад хорлогдсны дараа тахих хэрэггүй. За нэг гадас зоох хэрэг гарна шүү дээ. Тийм. Энд Монгол хүн. Тэрний наан гахаан соёогоор хөндөд гадас зоож болно доо. Энэ шиг ингээд нөгөө хорлогдсныхоо дараа лусын хорлолд орсны дараа бөөгөөр явах биш. Лусын хорлолд орох гээд байгаа үйл хэрэгүүд биш шүү дээ. Та жишээ нь алт ухаж гинэ. Ухаж байна. За тэгэхээр тэр хүн заавал одоо яг хөө амьдралын ихээр ухаж болох ч юм уу одоо би тэр нөгөө хүний нарийн мэдэхгүй зүгээр одоо энэ нүүрс алт жон шин газар ухаж байгаа хүн байна уу? Эдгээр чинь заавал дараа нь ингэж үхэж өргөдөж лусад хорлогдож хөл гаргүй болж лусаар бөөлүүлэхээр нөө лусын хорлол нь тавигдахгүй байгаад нь шүү дээ. Тэрний чинь тэгэл бөөрөө яваал байгаад нь шүү дээ. Лусын хорлол тэр хожим орцсон хойноо бөөлүүлэхэд үр дүн багтай байхгүй юу? Бараг нэмэргүй юм шүү дээ. Орхоос өмнө бөөгөр явж яг одоо энэ лусын тэнгэр гэж энэ лусын онгод гэж энэ онгодыг тахиулж явах хэрэгтэй. Энд чи одоо бараг ханд үрийн баг шүү нөө. Тэг яг энэ бол одоо лусын орон буюу лусын 8 аймаг гэж байгаа. Тэгээ доод газар лусын орон гэдэг чинь орчлон тэтгэж байгаа. Тэрэнд бүх зүйл хамааралтай гэж байгаа. Шуунаас одоо босдно. Ер нь тэгэхээр бол одоо газар дээр байгаа миний ойлгож байгаагаар бол за нэг газар тариалантай за газар тариалан бол арай орохгүй байх. Орлого яах орох уу? Тий. За газар тариалан за уул уурхаач гэдэг юм уу? Ер нь ийм газар лустай холбоотой. Газартай тэр барилга байшин барьж байгаа хүн хүртэл суур хундаам зутгахад хүртэл газар ухна. Ямар ч газар хөндчихийг хэлж мэдэхгүй штэ. Тэр чин би тэр хүмүүсийн хийж байгаа ажлыг үгүйсгэж байгаа юм буруу гэж байгаа ш. Хүн хийх одоо нийгэм учраас хийж ил таараа. Тэгвэл хүн газар л хөндөх хэрэг гарна штэ. Тэгэхэд чинь энэ газар дээр чинь хизээж хүн амьдарч болохгүй газар гэж байдгийм байна л да. Тэрийг гүйдэл биш гүйцтэй газар гэдэг юм байна. Гүйцтэй. Гүйцтэй. Гүйц гэдэг нь манай дэлхий бөмбөрцөг муу одоо энэ энерги агаар огторгуй мандал руу гаргаж цацдаг замын одоо судал сов гэх юм уу би одоо хамгийн энгийнээр тэрийг гүйц гэдэг юм. Тэрэн дээр байнгын юм хөдөлгөөн байдаг юм юм одоо энэ долгион гүйдэг. Гүйдэл гэхээр сүнс. Долгион гүйцэн. Тэгэхээр тэнд мал явж байгаа татчдаг үстэй. Хүн явж байгаа татхаар бид нэр дайрлагын дайруулчлаа гэдэг дээ. Тэрийг гүйц гэдэг юм байна. Газрын судал байна шүү дээ. Тэгэхээр энэ чинь алтны судал, жоншны судал,
юу гэдгийг одоо устай судал гэдэг шиг гүйцний судал, элдв хий юм гүйдэг судал. Ингээд хүн байх таатай таагүйгээд энэ газар өөрөө юм одоо өөрийгөө юм зохион байгуулалттай. Тэг хүн хизээж бууж болж амьд хүн оршиж одоо нэмэргүй тийм газар очиод яаж дарагдаад одоо надаар хэлүүлэхгүй монголчууд мэдж байгаа шүү дээ. Таарахгүй газар аваад буугаад өвдөө зовоод байшин савн бариад шатаад болдгүй юм байдаг шүү дээ. Тэгэл одоо хүн болсон лам хувраг бөө аваачин таардаг газар аваачаад нэг жижигхэн байшин барьсан биш. Тэр нь өргөж дэвжээд мал хойно өсдөг газар биш шүү дээ. Тэгэхээр нэг газар шинжинэ гэдэг чинь маш чухал эрдэм. Дээр үед одоо газар шинждэг. Одоо бол нөгөө арай өөр нөгөө мэрэгжлийн геологийн гэдэг үлээ. Нөгөө арай өөр талаас нь судалгаагаар гаргаад ирж байгаа. Энд бол ийм байна. Тэр чинь бол материаллык шинжилгээний талаас нь одоо хуучин бол тэр газар шинжих ухаан гэдэг чинь ерөөсөө бөөнөрт байсан энгийн малчин ардад ч байсан. Ер нь бөөгөлтгөн монголчуудад тийм ирдэм. Тэрэн дотор чинь нөгөө хүн ямар газарыг ухаж болох уу, ухаж болохгүй. Тэгэхээр нөгөө гол санаа маань ямар нэгэн байдлаар ажил амьдрал мэрэгжилтэй нь холбогдоод газар ухаас өөр аргагүй төрүүл бас тэр ухаасаа өмнө тэр хүн тэрийг мэдж аргадчих ёстой. Ухсны дараа ч юм уу хорлогчсны дараа заавал амьдралд нь одоо нэг юм болохоо байхаар лам бөөгөр гүүгээд тэр нь тийм амархан салахгүй штэ. Тэгээд ингээд өчнөө бөөлүүлээд идэхгүй байх, хөл гар болохгүй байх гэдэг. Уг нь бол лусыг хөндөхөөс өмнө аргадах ёстой байхгүй юу? Үндсэндээ өөрөөр хэлбэл одоо зөвшөөрөл авах. Тэгэхээр одоо та одоо энэ богдуулын хормод нэг газар аваад нэг юм ухъя л да. Та тэрийг засаг төрөөс зөвшөөрөл авчлаа шүү дээ. Танд засаг зөвшөөр чинь та. Тэгэл ухчихсан шүү дээ. Гэтэл танд доод лус савдаг зөвшөөрөөгүй байдаг байхгүй. Тэгэхээр та хүн талаасаа буюу матери нийгмийн үзэл санаагаараа бол төр засгаас зөвшөөрөл ч юм авах нь. Гэтэл энэ лусын хаан бол тэр төр засаг хамаагүй шүү лусад. Тийм шүү дээ. Энээс тэр лусаас нь зөвшөөрөл авахгүй лус тэр газараа өгөхийг хүсээгүй бол та мянган бичиг цаастай байгаад техниктэйгээ машин хэрэгтэйгээ ороод юм хийгээд эвдрээд сүйдээд явдггүй. Одоо энэ зам тавьж байгаа улсууд биш үү? Тэгэл зарим нь ч яг ёс мэдэхгүй нь ёр халдахгүй л гэж өөрийгөө л амрааж ин. Тэгтэл тэр чинь тэр овоо уул мэдээд зам тавих ч юм уу сайхан. Одоо хүн тустай чи бид ямар сайхан үйл юу? Тэгвэл тэр доод лусд бол тэр ямар ч хамааралгүй байхгүй юу? Хүний үйл хэрэг сайхан байна уу, муухай хамаагүй. Тэр байгальд ямар нэгэн байдлаар юм хүнджилээвэл тэр хүн тэрнээс гуйж аргадаж зөвшөөрөл авахыг хэлээд байна л та. За би одоо энэ газарт инглээгээд хоёр дахь нь уг нь юм байдгийм байлээ. Төр засаг одоо тэр зөвшөөрлөд дээр ингээд төр орхи. Ер нь эхлээд тэр уул усыг гуйж лусаас нь зөвшөөрөл авдаг юм байна. За бараг тэгвэл тэр бичиг баримт элдв ангаа юм амархан ч бүтэж байна. За яг хөө тийм болно шүү дээ. Энд чинь зүгээр зурхаа зураад өдөр болгон цаг тоололт итгээд яваад иж болоод байгаа юм чи ийм юмд итгэлгүй яах хүмүүс. Тэгэхээр юу хэлэх гээд энэ гэх юм бол Монгол хүн чинь өөр хүний нутагт очихдоо хүртэл уул уснаас нь гуйж очдөг шүү дээ. Энэ нутагт ирлээ эвэж аваарай гэд. Тэр чинь цаад санаа нь тэр лусын эзэнд л өөрийгөө танилцуулаад нь шүү дээ. Би одоо дунд говьд очиж амьдрах чивэл тэр идэ будаа нутагт нь өргөд байгаа та намайг нутагтаа хүлээж аваач гэсэн үднэс. Тэгэхээр энэ хүний ажил амьдрал одоо зайлшгүй бүх юмтай холбогддог цорын ганц зүйл бол лусаа. За яг бөөгийн онгодыг бол хүн удмаас нь ирдэг ч юм уу эсвэл өөрөө хүсээд тагч шүтэж болно. Хүн болгонтой тэр холбогдох боломжгүй. Гэтэл лус бол бүх хүнтэй хамааралтай. Нал хуйтай, түүний хөрөнгө мөнгө амьдралтай нь холбоотой. Тэгэхээр бид нар чинь нөгөө лусыг яагаад ингэж илүүтэйгээр монголчууд ингэж илүүд үзэж ийн гэхээр тэр лус гэдэг юмнаас айж ичиж имиж явж ийн гэдэг чинь газар шороогоо хөндөх нь бас бага л гэсэн утга санаа л да. Тэгээ яг өнөөдөр газар ухаад ч юм уу янз бүр болоод байгаа улсууд тоохгүй гэж магадгүй баг. Хожим тэр чинь нөгөө төлөөс нь үр хөвгтөр нь ирэхээр өвдөж зовдгоо махад тэр цуглуулсан юм нүгөө хийдэг. Ер нь ажиад тахад бас тиймэрхүү юм ажиглагддаг шүү тий. Нэг хэсэг мандан бадраал тэгэл сүулдэ балран дөрөйтсөн хүмүүс их л харагдчихэдэг.
Манай ах чинь бас нэг юм найз нөхдөйгөө нийлээд жоншны уурхаа муурхаа гээл нэг хэсэг явсан миний дээдлийн ах. Тэгэл би ч бас тэр мэрэнд нэг ажил үүсгэн бүтээсэй гэж бөөлж барьж өгч ирсэн. Гэхдээ үнэнд гүйцэгдсэн үннийг л хэлье. Аа. Сүүлдээ тэр газар л усмс юм байлаа. Дийлдэхгүй. Би яг тэгж хэлсэн. Ер нь дими яхаа та ийм юм та хожим баха. Ер нь ингээд төлөөс байдаг гэдэг. Тэгээ тэр үн шүтлэгтэй би ч одоо дандаа тэгээд ахихаа төлөө энэ хүн чинь 1 2 туслана. Цаашаа тэр газар л усыг тэгээл одоо хөснөө ухаал хөснөө харагдаад хуураад идэг ёс байхгүй шүү дээ. Тэгээд үннийг хийсэн. Дүүн бөө хэлэхээр тэгэл хүн чинь ойлгоно шүү дээ. Тэг энэ мэтлэн бас үнд гүйцэгдэн юм аливаа юм. Би ер нь юм нууж хаахыг хүсдэг. Үнэн юм нэрээ хэлээл. Яахан ч гэсэн удлаа ярил тэр чинь тэгээд хожим ил болно шүү дээ. Тэг нь л дээ. Тэ. Тэгэхээр ер нь энэ лусыг тэгж аргадаж тахих хэрэгтэй. Энд чинь ганцхан газарт ерөөсөө та юм хужил Монгол хүн чинь ингээд ядаад байшин барихад хүртэл хундаам дотор цай маа хийдэг ёс биш шүү дээ. Нэг асуулт байна. Хүүхдүүд ингээл гадаа тоглож байгаа бол ч юм уу ингээл одоо шороо мороо ухаал хүл гараараа ягаал янз янз болгоол ингээл хамаа намаагүй л яаж идэг шүү дээ. Эднэр ер нь хэр зөв юм бол. Үгүй яг үү байх уу. Одоо улс хэлгэнэх ч юм уу тиймэрхүү тохиолдол. Лус сохор гэж ярьдаг байхгүй юу? Тийм шүү дээ. Лус сохор гэдэг чинь хүүхэд байна уу, том хүн байна уу анзаардаггүй. Хорлчих гээд нь шүү дээ. Хувилгаан байна уу? Тий хамаагүй лусад бол тэр бүх юм хамаагүй. Тэр чинь маш хүчрхэг байгалийн нэгэн хүч юм чи. Тэгээ хүүхэд лус сохор гэдэг хүүхдүүд лусын хорлолд болохгүй булаг шандандаа ороод ингээд одоо энэ харьс үсээр юм гараад байгаа хүүхдүүд байдаг эцтэй тос ус төрхэд. Тэр чинь цаагаараа бас янз янз лусын элдв хорлолд орсон байна. Тэгэхээр тэр хүүхэд одоо яаж мэдэх вэ? Яаж явж байгаа л арах юм. Гэхдээ тэрийг дээр үе монголчууд аав ээж нь мэддэг байж шинжих ухаан. Тэр одоо ширгэж байгаа булаг горих руу тоглодог юм байхгүй юу? Тэр айгүй хилэнтэй байдаг. Ундарч байгаа булаг горих дээр очиж одоо хөдөө чинь хүүхдүүд ч усанд дэмжижгээ горих мөрх рүү ороод тоглодог үстэй. Далан малн лөө. Тэр бол болно шүү дээ. Гэтэл нөгөө ширгэж байгаа булаг горих руу ордог байхгүй. Тэр чинь нөгөө мөхөж одоо төр татарж байгаа учраас маш аюултай байдаг. Энэ мэд тэгээ тэр хүүхдээ зааж ирсэн мэт булгийн ихэнд очиж шээчв. Голдол битгий шээгээрээ. Тэгэл энэ мэтлээ ингээл зааж байгаа ш. Тэр чинь тэгэл хожим энэ идэгдгүй нэг юм хөлөө харны өвчтэй болол. Тэгэл яг эмнэлгээр явал огт идэггүй насаараа нэг юм хөлөө харны. Тэр чинь алсуураа бол лусын хорлол гэж юм аа хүний амьдрал бүтэл хүний энэ бие махбодын төрөлд тэгж нөлөөлнө. Лус гэдэг зүйлийг тайлбарлавал маш их өргөн. Тэгээ тэрийг одоо хүн шууд утгаараа ойлгох нь ааш. Тэрнээс ингээл бүх юм л лусын хорлолд орчоод байгаа юм биш л дээ. Ер нь бол тийм. Тэгэд энийг аливаа ямиг бас наанта цанта авах гэхтээ энийг том бүдүү мод тайраагүй зүгээр л нэг мө бургас тайрсан штэ гэд лусын хорлолд орцсон хүн байдаг юм билэ. Тэгж үн цэнгүй хандснаас болж наатан бургас нялх. Тэгээд бүр одоо хүн чинь одоо хүүхдэд хайрладаг шиг лус. Одоо мод бэлтгэхэд монголчууд юмнуудаа л хайрладаг лээлгүй тий. Тийм тэгээд дээр үед одоо эн чинь хуучин цагчаад хөдөөний айлууд ч юм уу мод бэлдэн штэ. Тэг чи тий залуу мод огтлдгүй байсан байхгүй жишээ нь. Харж агаад өгөрцөн унтсан явсан модл авч байгаа штэ. Тэр чи одоо өдөөний аж ахуй амьдралд чинь мод бэлтгэх хэрэг гарна үстэй гэж. Тэгээд тэр бургас бэлдээл одоо ахуй хэрэглээндээ хэрэглэн штэ. Тэгээд тийхээс харахгүй тэгтээ тэрийг ямар лус оршоогүй газараас л авч ийн л та. Учиргүй одоо хошуу хатан хошууны ингэр дээр байдаг бургасуудыг авдаг юм байна. Тэр чинь лус өөрөө гүйдэх газар гэж байгаа байхгүй юу? Лустай газар, лусгүй газар гэж байна шүү дээ. Лус оршоогүй газар бол хүн очиод амьдарч болно, усанд нь орж болно, голын усыг авч болно. Модын одоо ахуй хэрэглээндээ элдвэр одоо шуналтахгүйгээр төлж болно. Лус оршсон газар бол одоо очиод тэрнээс бургас байтхан мөчөрч авч болдгоо. Тэгээд тэрийгэ тахилгатай хайрхан уулга овоо мовоо босгоод зайдуу болчихж байгаа байхгүй юу? Хүн очиулахгүй мэдчихэж штэ. За энэ хүүхэд ороод балаарчаад одоо өвдөж зовоод янз янз болдго юм чи ингээд овоо энэ тэр босгоо нэгсээ тэмдэглэж байгаа байхгүй юу? Тэгээд бас өөр таньж мэдгүй хүн ирсэн ч гэсэн энэ бол болох. Тэгэхээр нөгөө лустай газараа хуучин тэмдэглээд ингээд овоо мовоо босгочихж штэ.
Тэгэнгүүт хүн чинь нөгөө мэддэг ч мэдгүй ч тэрний хажууд хизээч очиж юм ивдэж сүтгэхгүй байхгүй. Зарим газар бол бид амар зугаалч ч юм уу болно. Тэгэхээр аливаа юмыг тэр яг тэр мөн чанарыг ойлгох юм бол бас хүний хурж болдгоо гэж юмнууд байна. Жишээ нь байгаль ээжийн хүсээгүй газар мод тарьдгүй гэнэ л дээ. Хаан ч хамаагүй тариад иж бас орчлон хорвоо байгаль ээж чинь бас зарим газрыг модгүй байлгадаг гинэ. Тэр цаанаасаа тийм байдаг. Тэгээ нөгөө хүсээгүй газар нь мод тарихаар бас тэрэнд бас их дундууцдаг гэдэг сони юм байна. Тэгэхээр бас яг одоо энэс үүдээд нөгөө мод тарихж байгаа асуудлыг буруутгаагүй шүү. Өчиргөө одоо хаттай хийсэйтэй бас зөв газараа мод ингээд цаанаасаа бас нэг юм модгүй байгаль гэж байна штэ нэг юм хаттай уултай. Тэгээ тэнд аваачаад бас мод тариад идэггүй. Тэр өөрөө байгаль ээж хүсээгүй газар байдаг гинэ. Тэгэхээр энэ тэнд юмыг бас нэг нанта цаантаагаар бодох хэрэгтэй. Эргээд нөгөө хүний санаанд зохицох юм хийж байгаа сүулдэ өөрөө өвчин зовлон тусгаад тэрэндээ хүн хохирвол одоо тэр хохирлыг хүн өөрөө л амсдаг байхгүй юу. Тэгэхээр би одоо бүр лусад маш их ач холбогдол өгч дахиж аргаддаг. Лусын хорлол нэг хорлол үе удам дамжиж хорлно. Хоёрдугаарт ерөөсөө биенээс салдаггүй арис хөл гар нуруу хүзүү гэдэг ингээд бие хүний ороож хорлдог. Дотроо ангилж лусыг ангилдаг хар цагаан гих мэт одоо хөх гих мэт тэр нь юу гэвэл одоо хүн байгаль адгуус гэдэг ингээд энэ гурван тустай зүйлд харилцан адилгүй оршин байдаг лусыг тэгж тайлбарлаж байгаа. Тэгээд лусыг дүрслэж ойлгох нь бид нар нөгөө нийтлэрэ загас могоо гэж ойлгодог боловч лус өт хорхонд ч оршсон байж болно гэж байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө ан хийж зарим хүмүүс нөгөө айхтар аргал маргал буудаад хэвтэрд орчлоо гэж үлгэр домог яриа байдаг нөгөө лусын унаа буудаад. Тэгээ бүх аргал биш. Тэг чинь лус хөлгөлж яваа цагт тэрийг буудадгүй. Тэгэхээр хуучны анчингууд айгүй тийм мундаг мэдрэмжтэйгээс гадна мэдлэгтэй байсан нь юу гэвэл одоо жинхэнэ анчин хүн гэдэг чинь ямар хүн бэ гэвэл тэр лусын амтэн мөнөө биш үү? Тэрийг ялгаж мэддэг. Хаана буудах уу? Ямар цаг үед буудах уу? Хээлтэй юу? Хээлгүй юу? Тэрийг анчин хүн гэж байгаа. Зүгээр зугаагаа гаргаад буу бариад энэ хөдөө илдэг бусын юм алаад хиймэр сүлдээс эргэж ийн гэдэг тэр анчин биш. Титэр бол хорлогдно. Тэгэхээр нөгөө одоо тэр яг нэг тийм орооны үеэс гадна одоо бас нэг юм юу гэдгийг нэ лус буудаг тийм өдрүүд байдаг юм байна л да. Тэр үеэр болдгоо юм байна. Тэгэхээр зарим амьтдыг лус хөлгөлдөг юм байна. Тэр үеэрээ. Тийм. Тэгэхээр тэр амьтын одоо энийг юм лөө их яарж байгаа мэт явж харагддаг гэж бичсэн байдаг. Ер нь тэгдэг. Тэгээ тэр содон амьтан хөлгөлдөг гинэ. Содон гэдэг нь одоо таргунаас байл цагаан тарвагч байд юм уу? Хар тарвах ч юм уу, цагаан үнэх ч юм уу, эсвэл их том үнэх ч юм уу, ер бусын. Тэрийг л одоо их тэгж харж их биш одоо шинжиж мэдчих. Шинжиж мэдэх байтал тэрийг л одоо тэгж буутчихад тэгэл хорлолд ороод тэгэл бие нүвдөөл юм нөөдлөхгүй яваад энэ тэр чин тэр лустай холбоотой. Тэгэхээр чи лус бол хүн чин лусыг яагаад би ингэж танд өнөөдөр тодорхой яриад байна гэвэл нүүдэлчин хүмүүсийн чинь амьдралтай салшгүй холбоотой юм чинь лус байхгүй юу? Ерөөсөө энэ бөө шүтлэг чинь бид хүссэндээ юм уу дураараа сонгоод шүтсэн шүтлэг биш юм шүү дээ. Бидний нөгөө нүүдлийн соёл иргэншилэнтэй яг чаргагүй холбогдоод ихэлсэн байхгүй юу? Малаа аваад хүн чинь цаг агаараа хараад нүүх бол нүүж байгаа газартаа тариа будааг нь одоо оршин байх болно. Тэгэхээр чи нөгөө байгалийнхаа хил үгийгтэй ололцох хэрэг гарна да. Тэгэхээр л нөгөө байгалийн хил үг гэхээр лус савдаг болж таарангууд тэрий чинь харагдаж тахидаг болж л эхэлж штэ. Нүүхтэй хүртэл яс уламжлалтай. Тэгэхээр нөгөө нүүдэлчдийн мэдлэг ухаан байхгүй юу эн чинь. Ингээд тэр аяараа суурин байсан. Ингээд отог овгороо нүүгээд өөр газар очиход тэр буруу газар очиод суугаад тэр жилдээ мал хой нөхөөд үер ус болоод зуд турхан болчихж штэ. Тэгэхээр нүүдэлчингүүд чинь сүүлдээ тэр байгалийнхаа хилийг тайлаад эхэлж штэ. Нэг нь одоо эхэлж ийн гэсэн. Тэгингээр нэг нь бөө онгод сүнс дуудаад тэр байгаль ээжтэй харилцаад энэ жил зуд болох нь аль зүг рүү нүүх үү? Одоогийнх шиг ингээд цаг агаарыг урьдчилаад хэлчихдэггүй байла.
зуд дурхан болохыг хэлчихдэг байлээ. Тэгэхэд тэр удамд ч юм уу, урагт ч юм уу, нутагт нэг бөөгөр тэр байгальтай харьцаад хаашаа мал хуйгаа авч явах уу, хаашаа нүүвэл болохоор байна. Хоёрт нь тэр нүүвэл хаа нүүх үү? Гуравдугаарт мал алга болчихоос ч одоо хайна гэдэг чинь малчин хүний хувьд бол асар том зовлон шүү дээ. За тэгээд яаж хайх уу гэдгээс ахуулаад нөгөө хаашаа хайх вэ? Чадамжаа ажилуулад ирэхээр нөгөө чулуу татаж эхэлж штэ. Тэгээд тэр дотроо лусын мэрэг, тэнгэр лусын мэрэг буюу 41 чулуу гэж бүр монголчуудын бүр жинхэнэ одоо алдартай мундаг мэрэг төлөв штэ. Одоо хүртэл энэ тасраагүй чулуу татдаг үе удмаараа улсууд бидний дунд байгаа штэ. Тэгэхээр хичнээн хөгжиж соёлцсон ч гэсэн газар лус бидэнтэй хамт оршихол болно. Яаж ч барилга байшин барьж, яаж ч технологи хөгжсөн та лусыг хөндөөл хорлолт орон таны баян ядуу өндөр нам хамаагүй. Тэгэхээр тэр хүний дотоод сэтгэл мөнхөд л одоо тэр газартай холбоотой байх нь шүү дээ. Тэгэхээр нүүдлийн соёл, нүүдэлчдийн амьдралын хэлбэр одоо утга мөн чанар чинь өөрсдөө бидэнд энэ мөргөл шүтлгийг чинь бүр өхөөсөөр сурхаасөөр аргагууд хүргэсэн. Тэрэн дотроо хөгжлийнхаа явцад бөө гэдэг юм үүсэр гарч ирээд бүр зориуд тэр байгальтай харьцдаг, тусгайлан уулздаг болж хувираад тэгээд тэрийгээ бид нар сонгож өвөг дээдсийн сүнс байгаль дэлхийн хөлийг тайлдаг хүнийгээ бөө гэж нэрлсэн. Тэгээд тэрэндээ одоо хүндэтгэлтэй хандаж тэр нь бол шашин биш тухайн тэр хүний хүсэл буюу байгальтай холбож өгж байгаа зууч гэдэг үүднээс тэгээ бөөчм бол одоо зууч буюу тэнгэр газар сүнсийн лус савдгийн ертөнцийг холбогч юм байхгүй юу? Ийм энэ чи тэгэхээр ямар ч шашин биш яг амьдралд хэрэг болохоосоор аргагүй амьдралаас урган гарч ирсэн шууд зүйл байхгүй юу? Тэрнээс ингээд ямар нэгэн сургаал ч юм уу энийг ингээд дагаж мөрдөх гээд юм уу шүтэх гээд байгаа биш. Хүн үнэхээр ингээд явсаар хагаад нэг яг ингээд булахт ингээд нэг малынхаа сүг тусаацсан чи үнэхээр л биеийн өвдөл өдлөхөө байгаад эхлүүл буруу юм хийжээлгээд тэгэхээр л санаа маань одоо би сайхан тайлбарч чадсан уу юу? Тэгэхээр энэ лусыг бүр нэн төрөнд хүн болгон одоо бодож дотроо анхаарч явах хэрэгтэй. Ер нь бол тэгээ гол ус бузарлна гэдэг бол эргээ тэр лусын хорлолд орох нь үнэн. Зөв. Ер нь бол тэгээд жоохон томхон хэмжээний ажил үйлс лустай холбогдож байгаа ажил үйлс хийж байгаа хүн бол ер нь лусыг бол аргадаж тахих хэрэгтэй юм байна. Одоо ганцхан яг бүгд биш тодорхой хэмжээнд аргадаж байна. Бас зөв буруу газар байна. Тэр ухаж байгаа алт мөнгө уурхайтай улсууд бол бүр ухаасаа өмнө аргадаж лусад бүр дээдээр тахиж аргадаж бүр зөвшөөрөл авдаг юм уу яадгийн. Тэгэхгүй л бол ухаад тэр лусад хорлогдчихвол хожим тэр төлөөс байна. Тэрийг мянган ном уншаад арилгахгүй. Мянган сүү өргөөд арилгахгүй. Тэгэхээр ер нь ийм хатуу амар одоо айхтар мундаг зүйл байдаг учраас тэр тусмаа энэ газар ухаж байгаа улсууд байдаг да. Тэднэрт бол бүр тусгайлан анхаарч сонсох хэрэгтэй байх гэж би боддгийг. Тэгээс тийм бүр их тийм энэ орчны бас ээжийн байгаль ээжийн хэвлийг юуцхүү томцсон хүнд бол бөөлж өгөөд чирэггүй. Нэмэргүй. Тэрний нүглийг даахгүй шүү дээ. Дараа нь баг тэр нүгэл нь тэр бөөлж өгсөн зан үйл хийж өгсөн хүндээ өсрээд тэгэн шүү дээ. Тэр чинь орон хангаа чи яг хүн амьдралын хэрэгцээ болоод ухаж тонж болно. Гэхдээ эргээд сэргээж мод ус тарьж аргадаж тахихгүй тэр чигт нь ус голыг бузарлаад явчвал тэр хүн бол хідэн үеэрээ хорлолд орно. Одоо мэдэгдэхгүй 70-60-аас хойшоогоо л мэдэгддэг гэсэн. Ер нь тэгэд үр удам дамжчихсан лусын хорлол хідэн үед дамжих уу? Нөгөө ач гучнаасаа л ахуулал эхэлдэг гэсэн. Тэр чинь тэгэл хичнээн тэр их юм хожим тэгээд нас өтлөөд ирэхэд үр хөвгтөд нь ямар нэг юм л тохиолдоо тэгэл аав чинь газар ухчаа барьжаа гээл гардаг л байл. Тэгээд тэр хүмүүсийг одоо тэглээгээд та нар тийм муу гэж байгаа юм биш шүү. Зөв. Иймэрхүү байна. Энэ мэтчлийн ингээд ийм зөндөө зүйлүүд манай музейд байрлалтай байгаа.
Саяны өөрөө бол ер нь жоохон үнэхээр бокс хэрэгч айгүй хэцүү л. Тий. Хэцүү. Энэ чи хүүхдийн заяаны онгод хүүхдэд зориулсан онгод эр хүнд эхнэр хүнд ганцганы онгод олзны онгод тухайн үед нүүдэлчид яг амьдралдаа хэрэгжилж исэн зүйлүүд буюу байгальтай холбогдох одоо тэр л зүйлүүдийг онгод сахиус гэд нэрлээд байна шүү дээ. Хуучны монголчууд янз бүрийн юмны хорлолд орохосоо өмнө сэргийлж шүтдэг байсан. Одоо хорлогдсон ханаа шүтээд байна. Уг нь бол одоо хорлогдохоос өмнө тоохгүй жаад хорлогдсныхаа дараа гинтийн одоо чухам хэрэгтэй болол. Одоо хол газар явж ан хийх гэж байгаа бол ангийн онгод даллах нь шүү дээ. Тэгэхээр тэр чинь ангийн онгод даллна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэвэл надад бас байгаа ангийн тийм онгод хид хидийн янз байдгийг их ан хүсэж байгаа юм биш шүү. Тэр зөвшөөрөл авч ийн гэсэн үг. Ангийн онгод чи ерөөсөө ийм ангийн одоо энэ бурядууд дотор энэ түнгүүс гаралтай одоо хамниган бурядуудад бол байдгийн. Ангийн онгод гэх тусгай тийм онгод байна одоо их мундаг анчидад. Тэр чин тэр ан далж байгаа зүйл нь их амтэн даллаад одоо их очиргүй л олон амтэн алах буудан далж байгаа юм биш. Тэр онгодоор байгаль ээжээс тусгайлан би өнөөдөр ан хийх гэж шүү. Та надад нэг зөвшөөрч нэг юм идэх хоолны махч үйдэг юм юм. Би өнөөдөр одоо юм хэрэг байна. Одоо шаардлагатай гарч ш хуучны. Тэгэхэд одоо тэр нь яг зорж ирдэг байсан гэж байгаа. Тэрийгээ тэгж таарж буудаг. Тэгээд сайхан одоо даллага сайтай амтандаа сайн таарлаа гэдэг гэж байгаа. Тэгэхэр чин тэр олон юм алах гад даллаад байгаа юм биш. Зөвшөөрөл даллаад. Тийм, тэрэн шиг тэр хувь заяаныхаа савны хэмжээгээр амьдэрдэг шиг тэр даллагны онгод шүү хүртэл өөрийнх нь чадлаас нь давсан мал далдаг юм байна л да. Хувь тавиланд одоо хүн яг өөрийнхөө эрхэм биений одоо энэ оюун ухаан бие махбодны чадлаар мал тийм байна л да хуучны улсууд тэнхээгээр. Тэгэхээр тэр малын даллага нь бол одоо тэр тэнхэнээс нь хэтэрсэн их мал даллаад хэрвээ өсч үржүүл тэр хүнд зовлон болдог гинэ. Тэгэнгүүт тэрэндээ зовно шүү дээ. Хүн чинь 2000 болоод ирэхээр нөгөөтгөө хүй хаа их нь хэцүү алдаж асах их болно. Тэгэхээр тэр хүн зовно үстэй. Тэгэхээр малын онгод бүтээгээд мал даллахаар яг тэр хүний юм тохирсон амьдралынх нь хэмжээнд нь мал нь өсөхөөр тэр хүн нөгөө илүү зовлонгүй яг мал нь өсч идэг гинэ. Энэ мэтлэн цаад нарийн ухаан нь их чухал. Тэрийг мэдэхгүй одоо нөгөө даллага агуулна гэхээр айхтар их мөнгөтэй болно гэж л бодоод ах шиг байна. Энэ мэтлэн одоо сонирхуулахад ийм байна да манайх. За энэ нэг юм сонин зураг байна. Энэ юу зурагнууд вэ? Энэ манай музейд ирсэн гадны хүмүүсийн яг хоо нөгөө дурсамж олгоод зургнуудыг онгойлгоод ирсэн гадны хүмүүсийн зургнууд. Яг ганц нэг монгол хүнийх байгаа. Ямар хүмүүс байгаа вэ? Одоо энэ Туркийн Стамбулын их сургуулийн профессор доктор. За тэгээд одоо энэ Поши нөгөө телевиз соёлын телевизийнхэн гэж байна. Энэ Оросын анагаах ухааны профессор доктор сэтгэл судлалын эрдэмтэн их том профессор энэ. За доошоо энэ Унгарын угсаатны музей, угсаатны Унгарын их сургуулийн профессорууд дандаа. За энэ манай музейд энэ Солонгосын бас аль сургуулийн билээ профессор Солонгост өөрөө бас юм бөөгийн музейтэй. За. Тий. Энэ Унгарын угсаатны музейн захирал. За тэгэл ингээл зөндөө байна. Эндээс энэ Солонгосын таеквондогийн холбооны тэргүүн байна. Энэ Израилийн дөрийн театрын захирал, Израилийн их сургуулийн том бас профессор байна. Энэ хүн гэхэд нөгөө одоо сая нөгөө тамгагүй төргөө жүжиг тавьсан шүү дээ. Тэрний нөгөө Англид нэг Колизей музей гэж байсан тавьсан. Тэрний захирал манай дээр явсан. За Колизей музейн захирал.
Энэ өнгөрийн элчин сайд байна. Энэ мэтлийн ингээд янз янзын хүмүүс ирсэн. Заримтай ч зураг хөргөө даруулаагүй, заримтай ч яг хөө ингээд дараал ингээд эдгээр за ихэнх нь судалгаа тийм юмар хийдэг. За одоо тэгээд музейг ашиглалтанд ер нь бол эх жил орчин л гэж үзээд байна уу? Эсвэл Мэд байдлаас л болно. Би ч ганцаараа энэ болгоно та хоёр төрлөө шүү дээ одоогоор. Яг болох байлгүй. нэг бичээл нэг нь яриа л. Тий. Би бас өөрөө бас нэг тийм хувь хүн нэг тийм хүнээс бас ингээ очиод янз янз юм бас гоогаад их маруухан хүн л дээ. Гэхдээ гадны хүмүүс айгүй их ирэхээрээ тэг музей чинь ингээ томрохгүй мөл гэдэг. Биш гоё болвол гаднаас их хүмүүс ирж үзнэ. Манад нөгөө судалгааны хүмүүс маш их ирнэ. Бөө судалгааны улсууд төрлийн хүмүүс ирнэ. Хүний санаанд ороогүй хүмүүс их ирнэ. Тэгээ одоо үндсэн зорилго бол энэ улс их оронд соёлын тийм гоё музей, соён гэгэрх музей байгуулж энэ хүүхэд залуусд мэддэг байх хэрэгтэй. Үүх түүх нь ийм баялаг Монголын түүхээр юу ч хийсэн дуусахааргүй тийм их баялаг байна. Зүгээр нэг монголчуудын хоолны соёл ихэд хичнээн янз байна. Монголчуудын хувцсны соёл ихэд ямар их гоё вэ. Одоо тэр дээл хувцс ямар олон төрөл хүннүүгээс ахуулаад монголчуудын одоо тэр гэрийн соёл ихэд монгол гэр гэдэг ямар утга учиртай байна. За монголчуудын шүтлэг, бичгийн соёл, язгуурын соёл гэдэг ингээ бид нар чи өөрсдийн түүхээ ийм өндөр түүхтэй ард түмэн. Тэгээд уг нь бол би ингэж боддгийн. Өв соёл түүхээ сурталчлаж амьдрах хэрэгтэй. Газар шороо ухаасаа илүү л гэж бодож байна л та. Ер нь алстаа ер нь зарж үрэх бишээ. Хамаг юма зараад байна. Тэр чинь үнэлж болшгүй зүйл гэж байдаг юм л та. Тэр чинь үн хэлж болохгүй гэсэн утга болохоос хасар үнэтэй гэсэн үг биш. Тэгээд нэг үнэлшгүй зүйл гингүүт хідэн тэр бум гэж бодоод байгаа байхгүй юу? тэгээд шунал нь мөнгөний тоо үнэлшгүй зүйл гэдгийг чинь монгол хэл утганд энийг үн хэлж болохгүй. Тэгэхээр хизээж зарж болохгүй зүйлийг үнэлшгүй зүйл гэж тайлбарладаг. Тэг би одоо энэ олон юмнууд цор ганцхан хувилбар биш надад. Тэгэхээр бидний өөрсдийнхөө энэ нүүдлийн соёлын аж ахуйн байдлаа олон улсад маш сайхнаар зөв танилцуулж энийг гадаадын улсуудад харуулбал бид өөрсдийн соёл уламжлалаараа бас их хол явна шүү. зөв. Агуу түүхтэй Чингис хааны хүннүүгээс ахуулаад тоошоогоо Чингис хааны бидэнд үлдээсэн их том түүх соёл уламжлал байна. За бид нар тэрийг яах вэ? Одоо гадны улс шиг одоо гадаадууд нөгөө хөгжиж байгаа учраас боловсрол мэдлэгтэй болоод яг хөө ингээд хуучны зүйл гэж болно. Гэтэл гадны улсууд чинь энэ соёлыг чинь хайж яваад судлаад эрдэм шинжилгээний ажил томилоод ингээд яваад байна шүү дээ. Би нэг ийм зүгээр бодол төрөөд байна л та. Одоо зүгээр дэлхийн нийт дээр ингээд харахад одоо бурхны шашин шиг бод за буддын шашин за одоо Христ дээр нэмээд одоо энэ лалынхан ч гэдэг юм уу те ингээ харахаар айхтар том сүмүүдийг ингээ барьцсан. Одоо тэр Камбож чинь Ангкор Ват гэл байж ин бүр ингээ хитэн 100 дамжаад ирсэн аимшигтай том сүм ингээ балгас болсон. Тэгээд ингээд одоо ингээд энэ бурхны шашин ч юм уу ингээ харахаар том ингээд бурхтууд ингээ бүтээгээд байна л та. Янз янз нэг дөрүүдийг ингээ бүтээгээл. Гэтэл ингээ бөө мөрөглийг ингээ харахаар одоо тэр Ангкор Ват гэдэг сүм чи хэдэн 100 жилийн ч настай юм мэдгүй. Одоо амар л дээр үе ингээд түүх дурсгал болоод ингээ үлдчихэд байна л та. Тэгэхээр ингээ бөө мөрөглийн шүтлгийг ингээ харахаар тийм түүх оцоо жамбаас нь тийм том түүх дурсгал гэдэг юм байхгүй байгаа нь өөрөө нүүдэлчин соёлоос үүдэлтэйгээр одоо ингээ илэгдэж үжрээд ингээд одоо газартаа шингээд ингээ алга болдог л учиртай. Тэгээд энэ одоо ингээд тийм том нэг одоо юу гэдэг нэг ийм онгод байж ч гэдэг юм уу нэг ийм удган байж ч гэдэг юм нэг том хөшөө барьчвал юу яа тий. Одоо тэгээд тэрийг мөргөж үтээд.
Тэгж одоо нөгөө шашны хэлбэрээр тийм ямар нэгэн байдлаар нөгөө юм тэгж бас болохгүй байх л да. Зүгээр бэлэгдлийн зүгээрээ хөшөө барьж болно шүү дээ. Дурсгал маягаар. Тий. Болно шүү дээ дурсамж маягаар. Хөшөө байж болно. Гол нь нөгөө бөөгийн чинь нөгөө шүтлгийн хүн төвтэй биш тэнгэр хүн биш үү тэнгэр байгаль учраас хүн тэр ариун байгальд очиж л ариусан гэдэг утгатай. Тэгэхээр бөөгийн одоо тэр шүтлэг мөргөл бол байгалийн ээжтэй л ойртох. Бидний бөөгийн сүм бол байгаль шүү дээ. Бид байгальд гарвал өөрсдийнхөө сүм дээр очиж ийн гэсэн утга шүү дээ. Хоёлаа одоо энэ богдуулын хараад гараа овоон дээр сууна гэдэг чинь бид нар бөөгийнхаа сүм дээр очиж ийн гэсэн утга. Тэгэхээр тийм лам нар одоо христиан, муслимууд шиг ийм нэгдсэн нэг тийм шашны статус байхгүй учраас тэгэх боломжгүй. Тэгвэл утгаа алдаад мухар болно. Бурхамжилж шүтдэг тэгж болохгүй. Шашинжуулж огт болохгүй. Энд чинь шашнаас бүр ангид зүйл шүү дээ. Санаа маань юу гэвэл соёл талаас. Энд чинь тухайн улсын шашин биш, тухайн үеийн хүмүүсийн сэтгэлгээний байгаль хүн хоёрын хоорондын харилцаа сэтгэлгээний ахуйн соёл байсан учраас тэр соёл ямар вэ гэдгийг л гаргаж ирээд тэг бөөгийн тэр эрдэл хэрэглэл энэ зүйлүүд устж мөхөх аюултай энэ чинь. Тэгэхээр хин ямар бөө байсныг мэдэхгүй шүү дээ. Нөгөө байгалийн бүх эдлэл хэрэглэлийг нөгөө байгалийн буюу мод, чулуу, ноос яг энэгээр хийждэг болохоор тэгээд буцаад тэр чинь нөгөө хорогдоод үгүй болчихж байгаа. Тийм л юм байна л да. Тэгээ эн чинь нөгөө гой сайхан тийм урлагийн хийц чанартай бүтээл биш. Тухайн үеийн зүгээр л нөгөө одоо бүдүүн баар гэх юм уу дүүр. Тэгэхээр ер нь бол одоо би зүгээр ингэж бодод байна. Хэдэн мянган зуунд амьдсан одоо бөө хүний одоо хөөх соёл бол хизээч энэ одоо энэ үед бол гарч ирэхгүй юм байна те. Одоо олж чадахгүй юм байна те. Бид нэр бүр үжрээд байхгүй болцсон учраас. Байхгүй. Одоо бид нар Чингис хааны бөө байсан хөгчүү буюу Тэв тэнгэргээд төрийн цалан штэ. Тэр бөөгийн хувцсунаар хингэрийг мэдэхгүй штэ. Яг нь бид нар мэдээлэл байгаа болохоос тэр болдохгүй. Хэрвээ одоо тэрний өмсөж исэн хувцс хингэргийг үзэх юм бол тухайн үеийн монголчууд юуг илүүд үзэж юуг оршдог байсныг тэр хувцсунаар нь бүтэн судлаад гаргаад ирнэ штэ. Ахуй амьдрал нь ямар байсан, ямар гэрт байсан, тэр хүн ямар бодол санаа баг одоо юу дуудаж бойлдог байсан ч гэдэг юм уу, тэр үед юуг илүүд үнцэнтэй, хүний хойдохыг яаж хийдэг байсан. Тэг одоо ийм мундаг шүтлэг бишрлийнхаа өөрсдийнхөө юмдаа бас жаахан эзэн болж хандаж авч хамгаалж үлдэхгүй бол хүний соёлд бас тэгж хэд уусч болохгүй. Тэгэхээр соёлын солилцоо буюу соёлын харилцаа байдаг юм. Аливаа улс оронд тухайн улсын соёл манад орж ирж байна. Манай соёл тухайн улс соёлын солилцоо байна л да. Япон солонгос хоёр бол Японд солонгосын соёл байгаа шүү дээ. Хоол унд кино. Гэхдээ солонгост бас Японы соёл орцсон байгаа шүү дээ. Манад бүх соёл байна л да. Манай соёл харин гадагшаа байхгүй. Энд чинь бас яг үндэ өөрсдийн энэ соёлоо авч үлдэх өндөр дархлаатай өөрсдийн соёлынхоо эзэн байх хэрэгтэй. Энд чинь бид чинь дэлхийн ертөнцид хамгийн өндөр түүхтэй, хамгийн мундаг одоо айхтар соёлтой, хүн төрөлхтөн энэ одоогийн хөгжилтэй улсууд чинь тухайн үед одоо тавган дээр ч хоолоо тавьж идэж мэддэг байхад монголчууд чинь гадаад паспорт гаргацсан одоо паспорт гэж яриа л да. Алтан гэргээ гаргацсан ус дамжаа явж исэн тийм өндөр аягаа солилцдгоо тус тустай аягтай. Нүүдлийнхээ үед тийм өндөр ахуйн соёлтой буюу тэр ёс суртахуун хүний дотоод хүн байх соёлны өндөр байсан. Одоо бол нөгөө хүн байх ёс суртахууны соёл хаягдаад хүн гадна талын хүн их чухал болсон. Харагдах байдал, өнгө үзмж одоо хүнд их хайтаахан үзэгдээ. Хүнээс дутуугүй явах юм шүү. Энийг бас хүнтэй адилхан хэрэглэх юм шүү. Арай илүү нөгөө өнгөн тал руугаа орцсон. Тэгээ нөгөө тийм өнгөн тал руугаа орцсон ус чинь ямар ч улсын соёлд одоо ороход бэлэн. Одоо Монголын түүхээр Google-тэн кино хийвэл дуусахгүй их байна. Тэгэхэд ч одоо бидний энэ соёл чинь үзэх арах юм байхгүй. Ерөөсөө л энэ хүүхдүүд залуучуудыг чи харахад чи ерөөсөө л Японы тэр нэг аниме гинөө.
Тэгэл одоо Солонгосын яг бай тэр байж болно. Гэхдээ ингээд тэр хөх чинь тийм ертөнцөөр өссөн хөнхөд бол тэр ертөнцөө л мэднэ. Тий. Тэгээ 10 жилийн хичээлд нууц товчоо одоо оруулмаар л би санд шүү дээ. Энэ сургуульд. Хүн ер нь тэгээд юунд их цаг зарцуулна тэрэндээ сайн болт юм шиг. Компьютер тоглоулаад компьютердаа сайн. Цаанаас нь ном уншаалаа номдоо сайн. Тэгээ тэр чинь аливаа улс үндэстэн чинь ийм хэл соёлын маш өндөр дархлаа байх хэрэгтэй. Одоо бидний чинь хэлний дархлаагаа алдах гэдэг шүү дээ. Яг хүн хэлтэй устай болно. Гэхдээ аливаа ямар ч гадны хэл чинь бол хэрэгцээнийх байгаад өөрийн хэл бол яг амны хэл байх хэрэгтэй. Одоо монгол хэлээр цэвэр товч тодорхой утга зүйтэй ярьдаг тэр үгийн утга зүй хүртэл байхгүй болж хувирж байна. Эн чинь юутай холбоотой гэвэл хүн өөрийн тэр дотоод соёл уламжлалаа гээгээд ирэхээр дагаал хийлээ өөрчлөгдөн, бодлоо өөрчлөгдөн, хүсэл мөрөөдөл өөрчлөгдөн. Монголд яах гэж амьдрах юм? Энд л битээ амьдр. Тэгэл эцэг эхчүүд нь дандаа л энд л битээр юугаа ирдгийг, энд юугаа хийдгийг хүний нутагт амьдр. Сайхан бай, тэнд амьдр. Тэрс нөгөө энэ улсад чинь нөгөө хүн чинь нөгөө бүтээж хий гэдэг тэр дур хүслийг чинь зүгээр гих дотроос нь хүртэл устгах байгаа юм л да. Америкт сургана. Яг нөгөө нийтийн дундчид бол нэг ганц нэг ийм тохиолдлууд байх ёстой. Нийтээр их орноо ингэж үдсэн ядаж харамсаж болохгүй. Чадах юм а дор дорноо хийх хэрэгтэй. Өнөөдөр миний чадах юм бол бөө. Би энийг л сайн хий. Тэр шиг хүн болгон өөрийнхөө чадах зүйлээ хариуцаад тэрнийхээ төлөө явах хэрэгтэй. Тэгж нийтээр нийлээд нэг юм хийн гэдэг хэцүү. Одоо би бөөгөө хаяал ус төр гээд хүмүүстэй гүгээд ивэл чадахгүй шүү дээ. Тэгэхээр ингээд дор дорноо өөрийн гэсэн чадамжуудаа хийж явах нь зүйтэй юм болов уу гэж боддог. Тэгээд гол нь нөгөө нэг энэ үзмрүүдийг л одоо аль болох урт хугацаанд л хадгалж одоо байх нь л их чухал юм байна л та. Тэгээд ер нь одоо түрүүний миний хэлсэнчлэн дээр одоо төв тэнгэр бөөгийн юм хийж олдохгүй шүү дээ. Яг бол үжрээд алга болсон. Тэрэн шиг одоо энэ бөөгийн юмнууд чинь дандаа нөгөө байгалийн органик материалаар хийгдсэн байдаг учраас үжрээл алга болно. Тэгэхээр энийг аль болох урт хугацаанд барьж хадгалж хамгаалж байх нь л их чухал. Байх нь чухал, авч үлдэх нь чухал, хайрлах нь чухал. Энэ соёлыг тэгээд эн чинь нөгөө яг жинхэнэ бөө ямар байсан юм гэдгийг чи эндээс бас судлах боломж байгаа юм л да. Энэ бүгд байхгүй болчвол судлах ямар ч байхгүй. Японы музейд ЭП гээд нэг манад ирсэн бөө судлаач нөгөө Монгол ийм судлалын хэсэгт нь нэг орчин цагийн ийм зохиомол бөөгийн хувцас тавьчихсан мэдэх байхгүй музейд нь. Яагаад гэж тавьсан би ойлгохгүй. Манад ирээл явж исэн энд. Тэр жинхэнэ бөөгийн хувцас биш л дээ. Бүр үнэхээр хүний санаанд оромгүй юм хийгээд тавьчихсан. Энэ уг нь тэнд жинхэнэ бөөгийн хувцас байх хэрэгтэй байхгүй. Ядаад дуурайгаад. Энэ бичлэг ингээл юм чинь уусаад нөгөө жинхэнэ анхны дүр хэлбэрээ алдаад яг аль нь үний юм гэдэг мэдэхгүй. Хэрвээ одоо энэ зүйлүүд ингээд огт байхгүй ганц нэг түүхийн музейд нэг бөөгийн дийлээд тэгвэл одоо бөөг хин ч өөрийн болгоод өмчлөөд зохиогоод судар ном бичээд онгод гэж юм байдгийн бөө гэж юм байдгийн гэж бичихэд өнөөдөр үгүйсгчлэхэд хожим тэрэл үнэн болж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Яг дурын хүн аваад бөөгийн судар модар ч юм уу бичээл бөөд чи судар байхгүй шүү дээ. Тэр чи тэнгэртэй өгөгдлөөрөө харилцаад өөртөө л үлдээ дуусж байгаа зүйлийг тэгэл одоо тэгвэл дээр үеийн тэр том бөөнөр бүгдээрээ л бичиг үсгтэй байсан судар бичээл үлдээчихгүй яасан. Тий адаглаад дийл мэйлийнхаа зургийг зураад үлдээ. Бөө одоо эн чинь насаараа бөөссөн чи бичиг үсэг байгаа шүү дээ энэ саяхны хүртэл. Тэдний тэгвэл ядаад эн чинь судар ном чөлтгой гэ бичээд хүүдээ тэр хувц сунартайгаа зүг ингэрт нь авчуулаад энэ бөө ингэж бөөлөрийгээ заачихгүй яасан. Тэр чинь бичиг үсэггүйдээ биш угаас хизээч тэгж бичиж сурдаг юм биш. Ёстой жинхэнэ удамшиж гийн оюун санаа зүүд нойр хувь тавилангийн одоо заяа буюу байдаг бол сурдаг гэдээ болохоос тэгэхгүй одоо ингээд өнөөдөр би нэг бөө болоод өөрөө дураараа хувц зохиож хийгээд энэ бол нэг хувц зохиож хийгээд энэ бол халах бөөгийн одоо дээл тийм ээ энэ бол одоо уранга бөөгийн дээл энэ одоо дөрөвд бөөгийн дээлгэнгүүтээ тэрийг ингээд зураад онгод буулгаж ингээ бичээд тэгээд номлоо тавьчихвал хүн чинь нөгөө номыг үгүйсэхгүй шүү дээ. Одоо би нэг ном гаргачих л та.
Тэгээ хожимо тэр юм чинь л өмнө болно л доо. Тэгээ эднэр чинь бас нэг тэрий чинь бас нэг үгүйсгэж байх юм чинь үний юм байхад хүн чинь энийг үгүйсгэж чадахгүй. Тэгэхээр энэ түүхэн олдууруудыг бас хамгаалж авч үлдэх нь энэний өөрийнх нь үндсэн мөн чанар утга учир алдагдахаас сэргийлж байгаа гол зүйл юм байхгүй. Одоо ойлгомжтой. Зөв. За их л сайхан дугаар болох шиг боллоо. Их л үнэтэй мэдлгүүд түгээх шиг боллоо. Тэгээ өнөөдрийнхэн дугаарыг нүргээд өндөрлөе. За баярлалаа. Тэгээд одоо эх жил музей маань хурдан л одоо сүндэрлэж босоод яг олон улсынхаа стандартад нийцсэн энэ үзмрүүдээ яг байрлуулах ном журмаар нь байрлуулад ингээд хурдан музейгээрээ нээгээрээ гэж ганц музей гэлтгүү дотор нь тэр өсвөр насны хүүхдүүдийн нүүдлийн соёл уламжлалт хамгийн том одоо мэдлэг олгосон соёлын тэмэл юм барих санаа байна. Би ер нь өсвөр насны хүүхдүүдийг их сэтгэл зовдгийн хар тамхинд орж ийн, тамхи татж ийн, 10 хэдхэн наснаас архинд орж ийн. Тэгээ одоо хар тамхи гэж зүйл бол өстой бидний амьдрал донд одоо маш их байна. Тэгээ энэ болгонд хүүхдүүдийн одоо том хүмүүс, насан турш хүмүүс тоохгүй гэж болно. Залуу хүүхдүүдэд монгол хүн байх, тэр утга учир мөн чанар, монгол хүнээр бахархах, монгол хүн гэдэг чинь нэг юм адгийн бидгийн биш шүү. Монгол хүн гэдэг чинь бас нэг яаж чадарсан нэг нохоо мах идчихдэг хүн байна. Яаж чадарсан ханилж явам их ханижлаа хайдаг хүн байна. Яаж ч монгол хүн чинь нэг яаж ч муудсан умж яваа мараа зодддаг хүн байна. Гэдэг монгол хүн байлгах нэг тийм эрхэм шин чанарууд байдгийм. Тэрийг сайн сурвал тэгээд одоо хичнээн амьдралд алдсан ч нөгөө тэр шин чанар нь өөрийг аваа явна. Энийг сураагүй хүн бол хичнээн сургууль төгссөн ч нөгөө адгийн авир цан гараал байж лээ. Тэгээд энэ оюуны дархлаагүй болсон цагт бол өнөөдөр та бид хохирохгүй. Энэ мөнгөтэй төгрөгтэй дарга зэрэгнэр ч хохирохгүй. Өсөж яваа өндөх шиг өөгөө ариун цэвэр хүүхдүүд хохирно. Гадны шашны бодлого ямар хүчтэй байна. Ангар гэдэг зайран бөөгийн музей барих гэж чадахгүй явж шít. Бөө чинь бидний төрөөсөө эцэг шít. Тэгэхэд Монголд буддийн ч юм уу, христийн ч юм уу, мусламын сүм ч юм уу хэдэн 100 гараа биш шít. Хотын төвөөс ахуулаад бүр төрийн бодлогоор баригдсан. Тийм тэрэнд хэдэн 100 хүүхэд очиж шít. Амьдрал хэцүү хүүхдүүд очиж алдж байгаа. Тэр болгон тэр сая гадны шашинд сураад байгаа юм уу? Сурахгүй гэж боловч хүний нутгийн соёл дуусч ийн гэсэн хэлбэр шүү дээ. Та тэгээ боддоо. Тэгэхээр чи эн чи бидний өөрсдийн соёлын дархлаа. Бид өөрсдийнхөө соёл уламжлалыг яагаад ингэж яг зөв түгээхэд өөрсдөө саад болоод идэх юм бол би тэрийг л ерөөсөө хариултыг олохгүй юм. Тэг яг хөө зөвөр нөгөө байх ёстой нүүдлийн соёлыг бол одоо соёл уламжлалын тэр хизээж арилахгүй юм бол байна. Яг гол юмнууд тэр хүүхдүүдэд ерөөсөө зааж өгөхгүй шүү дээ. Би бүр амар сэтгэл эмзэглэмээр нэг юм яриад энэ яриаг хоёлоо дуусгах юм. За. Энэ бол миний дүгнэлт. Энэ 100 штэ энэ цэцэрлэг төрөлөнд нөгөө солонгосын нэг өдөрлөг болсон байхгүй юу. Тэгээ би нөгөө гэрийнхаа хүнтэй зүг очоод тэн дээр нөгөө гомь солонгос юм зарж ийн. Солонгос одоо нэг өдөрлөг гэхээр л нөгөө юм уу бариад жоохон бодол зөндөө юм байдаг гэх. Тэгээ энэ цэцэрлэг төрөлн дээр очив. Тэгэл нөгөө гомь солонгосын бүтээгдэхүүнүүд аваад тэгсэн чинь ингээд тойроод ингээд бахан асрууд барьцсан. Тэгэл ингээд нэг гасарт нь гомь нэгтэн кимчи мэмчигээл тэгсэн чинь тэнд ингээд хүүхдүүд амар их очсон байна. Голдуу хүүхдүүд одоо яг 12 наснаас нэг 18-20 насны хооронд. Тэгсэн чинь нэг тайзан дээр нөгөө солонгосын өдөрлөг болж ингээл их гоё юм чи соёлын өдөрлөг байхгүй юу? Тэгэхэд ингээ хүүхдүүд суудсан тийм нэг 50-60 гараа 100 гаруй хүүхдүүд цугларцсан. Тэгээ солонгос би тэнд нөгөө юу ч үлээ нэг солонгос хоол худалдаж авч идэх гээд нөгөө хоочрлоо зогсож ийсэн. Тэгэл яг ингээд нөгөө сонсогдож байгаа ш тажууд нь. Тэн дээр ингээд солонгос улсын түүхийг асууж байгаа. Солонгосын түүхийг хэн мэдэх вэ гэдэг асуулт хариулт эхлэхэд манай монгол хүүхдүүд ихэнх нь мэдчихэв. За тэр ямар хоол вэ? Зөвхөн бүх хоолыг холихоор ямар хоол гэдэг гинөө. За солонгос улсад юу яг нэг юм өдөр тутмын тодорхой зүйлсүүдийг асууж бүгдийг мэдчихэв. Тэнд нэг хүүхэд төрүүлсэн бүх асуулт нь тэр бараг 20-30 асуулт асуусан. Тэгээ тэр чинь тэнд байсан бүх хүмүүс ахуй мэдчихэв.
Тэр чи юу хэлээд байна? Тэр улсын соёл түүх тийм хүчтэй бидэнд нөлөөлж шít. Тэгтэл саяхан нэг нэвтрүүлэг явсан биз дээ. Нэг хоёр охин банд хоёр. Монгол гэр хэдэн амтай вэ? Хэдэн үнэтэй вэ? Үзээгүй шүү дээ. Мэдээ хүүхэд байхгүйсэн шүү дээ. Хотын төвөр Монгол гэр хэдэн үнэтэй байдаг юм. А зүгээр тийм жижиг контент юм уу тийм. Үгүй яг нөө зүгээр хоёр хүүхэд ингээд нөө юм асуугаа явж байгаа. Асуугаад нөө Монгол гэрийн голоос зүүдэг уяг юу гэдэг вэ? Мэд хүн байдаг. Тийм энэ бол тэр улс бол алстай бол бусдын иргэшээлд орох хамгийн ихний алхам. Цэвэрхэн алхам. Энэ хүнийг ерөөсөө одоо хуучин шиг ороод хилийн нэвдээд байлдаад ч юм уу биш шүү дээ. Тэр улсад өөрсдийн соёлын давталгааг л хийнэ. Өөр улсууд манад ном хандивлаад байна шүү дээ. Хятадууд хэдэн сая ном одоо уншихгүй. Хожим бүгд уншина. Тийм учраас улс үндэстнийг тэгж одоо ялгаж байгаа юм биш. Өөрсдийн соёлыг маш сайн сурах хэрэгтэй. Монгол хүний тэр нүдлийн соёл, Монгол хүний соёлын дархлааг дээд зэгт нь хүргэх хэрэгтэй. Гадны соёлыг сур. Энэ дэлхий даяарчлагдаж байна. Болно тийм. Болно. Би ч гэсэн чинь харийн соёлыг сайн мэднэ. Амьдарч хүүхэд байхдаа амьдарч ирсэн. Гэхдээ мэдлэг төдий мэдэх төдий л байна уу гэхээс тэр миний амьдралд хэрэгжих төдий байж болохгүй байхгүй юу? Би бол амьдралдаа Монгол хүний соёлыг хэрэгжүүлдэг. Яаж ч явсан сайхан махаа чанж идэнэ. Өдөө гарна. Хичнээн одоо европчсан ч гэсэн онны махаа идэнэ. Хичнээн европчсан ч гэсэн Монгол хүнийхээ үзэл санаанд итгэлтэй байна. Европ гэрт амьдраад, Европ хувц өмсөөд тий. Хичнээн тийм байж та одоо би яг л тэгж байгаа. Тэгж л. Гэхдээ би Монгол хүнийхээ тэр мөн чанарыг алдахгүй. Харийн соёлыг мэднэ, гадны хоолн дуртай, солонгос хоол идэнэ би. Хөдөө яваад гэр бариад ороход адаглаад ир хүн хаан суух уу? За уурган дээр л авалахгүй. Тий. За настай хүний өмнөөр ямар ч байсан урдуур гიშхгүй. За мах чанахад 70-ын ямар ч байсан төрүүлж би лав хөрөхгүй. Тэр чинь юу гэвэл мухрас үсэг биш. Тэр соёл яриа. Хөдөөний айлын хүн тэр баруун хатвчны тэнцэнээс нэг тим юм аваад ирэх гэхэд гүйжчихэд авцардаг. Надад мэдлэгтэй. Тий. Нэр усыг нь мэддэг. Мэддэг. Энэ чинь тэгэхээр би ч солонгос соёл идэнэ. Гадны соёлыг дуртай хөндлөн. Өөрөө гадагшаа их явдсан шүү дээ би чинь. Гэтэ миний амьдралд хэрэгждэг нь бол Монгол өв соёл нь хэрэгжинэ. Би тэр хүний нутгийн соёлыг хичнээн мэддэг байлгээд амьдралдаа хэрэгжихгүй. Юм хүн сурж мэдэж болно. Хүн мэдлэгтэй байж болно. Хүн хэлтэй байж болно. Хүн яаж ч энэ орчин цагт өөрчлөгдөж болно. Ямар ч хөгжим, ямар ч одоо урсгал, ямар ч амьдрал биднийг өөрчилж болно. Гэхдээ дотоод зүрх сэтгэлдээ бол одоо Монгол хүн байх нэг хитгэн эрхэм чанар байгаа байхгүй юу? Тэр чинь нэг нь бол өв соёл. Нэгэдх нь Монгол хүний нэг хэл, бичиг соёл. Тэгээд нэг энэ эх орноо гэсэн нэг эх орон сэтгэлгээ. Тэг энэ гурван зүйлээ бол ёстой ямар ч нөхцөлд алдаж болохгүй. Хүний нутагт амьдэрсэн ч байсан. Ер нь бол нэг жоохон өнцөрхөг үзэлтэй би. Нилийн. Тэгвэл тэрийг нэг юм одоо хатуу аргаар илэрхийлээд байдаг. Одоо хятадууд методтой зодтолтон ч гэдэм юм. Тэгэхгүй. Тэр аргаар биш. Яг энэ өөрийнхөө өв соёлыг дээдлэж тэрийг маш сайхан гайхуулж тэр ямаараа бахархаж тэр ямаараа ингэж амьсгалж тэгжил өв соёлыг харуулна гэхээс зөвхөн тэр хүн амьтантай одоо мод сайнтахыг их оронч соёл гэж хэлэхгүй л хэл та. Утга шийдэн буугаарай. Өө тэр ч одоо өөр төрөл миний мэдэхгүй асуулт байна. Тэгэхээр ер нь бол ийм. Тэгэхээр одоо үүнээс хойш миний би тэг бодохгүй юу. За би одоо музей байгуулна. Хизээ нэгэн цагт. Гэхдээ би энийг ингээд юуны тулд хэрэглэх вэ? Одоо ангарт асуулт эхэлж байна шүү дээ. Тэгээ миний сэтгэл зовдөг юм нь өсөж яваа хүүхдүүдийг харахаар жаахан сэтгэл байна. Бидний хамгийн гол хайрлах ёстой хамгийн чухал юм бол энэ өсөж яваа хүүхдүүд. Хүүхдийг ер нь би нэгт тавьдаг. Бүх юмны. Одоо л эднэртэй л энэ хүндэлж хайрлж энэ хүмүүст л Монгол хүний хамгийн том үн чанарыг суулгаж өгөхгүй л бол
эднэр маань Монгол хүний мөн чанаргүй болоод хэрвээ харийн соёл дуусаад хизээ нэгэн зэгт явуулаад одоо тэгээд энэ их орныг сахих хөнгө болно. Одоо жоохон эзэнгүй бол тийм үзэл санаагаа ярьчлаа л та хазаагаад. Тэгэхээр энэ сахиж үзэл санаагаа одоо их оронч болох хамгийн гол юм бол өв соёлоо мэд. өв соёл, Чингис хаан, Монгол хүн, таван хушуумал, монголчуудын эрхэм чанар, монгол хүний зан чанар, монгол хүний эрэмгий зориг, монгол хүн гэдэг чинь юугаараа тийм гоё онцлогтой нутаг орноос гадна тэр хувь хүн нь ямар гоё харамгүй, ямар ч хүн ирэхэд хоол өгөө, дайлаад, морио өгөөд явуулж исэн чинь нүүдлийн соёл чинь соёлоос гадна монгол хүний эрхэм чанар. Энүүгээрээ л одоо тэр өөр улс үндэстнээс ялгаатай байсны нь энэ. Тэг ийм зөөлхөн сэтгэлтэй ард түмэн чинь нөгөө ямар ч шашин шүтлгийг хүлээн зөвшөөрдөг. Одоо хөлцөнгүү байхгүй юу? Тэнийг биш. Тий, хөлцөнгөө. Тэгэхээр ийм хөлцөнгүү улсуудыг чинь яаж ч боорлож, дээрлэж, мэрж, мүлжиж, ямар ч соёл уламжлалыг шахаж, түгээж болдог. Хөлцөнгөө тэгээ Есүс Христос, буддизм, янз бүрийн шашны үзэл санаа бүгдийг нь хүлээн зөвшөөрнө манайхан чинь. Тэр чинь тийм гоё тэнгэрлэг үзэл санаатай уужим ард түмэн. Тэр нь одоо хитэрж штэ. Олон хүмүүсийн чинь соёл уламжлал гэдэг чинь. Тэрээс би шашин хоорондын үзэл санааг зөрчилдөөд юм уу үгүйсэхгүй. Шашин байх ёстой байсан. Хар хорин хот байхад гадны 3 шашин манад байсан штэ. Бол надад би тэрэнд маш хүлээн зөвшөөрдөг. Та ямар ч юм уншиж сурч болно. Энэ одоо бодит амьдралд эвлэрхэн чухал. Тэр чинь одоо жишээ нь хар хоринд ингээ 3 4 төрлийн шашин байсан гэдэг чинь бол тэр хар хорин хотод чинь өөрөө олон улсын хот байсан шүү дээ. Тэр олон улсын хотод олон улсын иргэд амьдарч байсан учраас тэр иргэд өөрсдийнхөө шашныг шүтэх эрх чөлөөг л олгож исэн болохоос биш Монгол иргэд тэд шашин шүт эсвэл хятад иргэд энэ шашин шүтээ гэж хүчээр алгадаж тийм болгож исэн зүйл бол биш шүү дээ. Биш. Тэрийг одоо ярихдаа зарим нэг улсууд зүгээр ярихдаа одоо монголчууд бол олон төрлийн шашин хүлээн зөвшөөрж исэн учраас тэрийг шүтдэг байсан гэд ингээд тулгаад байгаа байхгүй. Ингээд тиймэрхүү янзаар л яриад байна. Харин тийм. Тэгэхээр ингээд бид одоо энэ нийгэм ийм том харилцаа холбоо гэдэг юм нүүрэн дээр ил тод болсон хүний ямар ч алдааг яаж дэлгэж болох ч юм уу юу ч болж болсон. Тэгэхээр энэ үед хүн эрдэм мэдлэг сурах хэрэгтэй. Бүр хил давж харийн эрдэм мэдлэгийг сурах нь зөв. Тэгвэл жинхэнэ монгол хүн болсныхоо дараа хүний нутгийн эрдэм сураарай. Тэр хүн монгол хүн болох хугацаа нь бол өсвөр насны өсвөр нас одоо 13 нас хүртлээ биш үү? Чинь 13 наснд чөмөг сууж байгаа. Тэр чинь бие махбод биологийн хуваар ч юм уу бүрэлдэж штэ. Одоо яг бүрэнгүүцэд тэр болтол нь тэр хүүхдэд гадны юм заасан гэсэн монгол хүн байх тэр эрхэм чанарыг суулгаал яв. 13 хүртэл юу суун тэр нь хизээ салдгүй байхгүй юу? Тэгээд дээр үед 13 нас хүрэхээр нөхөр их нэрт гаргаад 13 хүрэхээр дайн тулаанд явуулаад идэх чинь тэр хүн санах ойн бэлэн болчихж штэ. Юу ч мартадгүй. Та бид нар 13 та үеэ нэг тийм дурсамж шууд ярина штэ. Тэгэхээр эхлээд монгол хүн болгож авж байгаа. Тэгээд тэр гадны соёлын дэрийг сурвал жинхэнэ одоо сэхэтэн ч юм уу эрдэмтэй хүн гарна. Тэг өөрийн соёл уламжлаа бүтэн сурах гэж хүний юм сурна гэдэг бол яг л одоо боломжгүй хүний л хүн болж байна л гэсэн үг шүү дээ ер нь. Тэр чинь тэг энд амьдрахгүйгээ яваад өгч шүү дээ. Тэг тэрэндээ босцоо. Яваад өглөө шүү дээ. Тэгээд Монголд л ирэхгүй шүү гэдэг. Тэгэл одоо Монгол битээ ир. Монголд л битээ амьдэр. Энэ газар хэрэггүй. Өстой узартаа гэл. Яг вэ энэ одоо төр зүрийн л үзэгдэл шүү дээ. Цаг хугацаа эргээд энэ нам засаг энэ бүх юм чинь солигдоод аянда энэ бүх юм чинь ховсон шүү дээ. Ховж насаараа юм утаатай ч юм уу төгжрэлтэй байхгүй шүү дээ. Ховсоод бас бид сайхан амьдрах үе ирнэ шүү дээ. Би тийм сайхан цагт итгэдэг. Одоо ч тэгсэн сайн муу хоёр холилдсон шүү дээ. Тэр үед ч одоо их орондоо тэр мэдлэг чадвартай улсууд байхгүй дандаа гадагшаа явчихна гэдэг чинь. Яг ганц нэг байлгүй яг. Тэг болж өгöd их орон газар шороогоо хайж явж болохгүй. Эндээ л үрдүүлэх хэрэгтэй. Яаж ч явсан их орондоо л ирэх хэрэгтэй. Уг нь бол хүний нутгийн сайхныг энд авчирдаг байсан л түүх байсан.
одоо сайхан бүхнээ гадагшаа гаргаж байна. Чингис хааны бас нэг тийм үзэл санаа байгаа шүү дээ. Эрдэм мэдлэг бүх юмыг наашин цуглуулж исэн эд хөрөнгө ш. Одоо эрдэм мэдлэг бүх юм гадагшаа явж байна. Хэн боловсралтай, хэн чадaltaй нутгаа орхиод хүний нутг руу явчих чинь. Болно л да тэр хүн сайхан амьдарч яхын зөв. Гэтэ ас хиттэй бол ингээд соёл уламжлал, дотоод мөн чанаргүй, монгол хүн байх эрхэм чанаргүй болоод ирвэл тэгэл энэ газар юугаа хийж амьдрах юм. Тэр гадны Америкт ч юм уу Солонгост амьдрах гоё шүү тэгээд. Тин чинь алсуураа бол бидний ингээд цөөхөн хүмүүст бол бас хэмзэглэмээр байхгүй. Энэ бол зүгээр яг уу ангар гэж хүний хувийн үзэл бодол. Үзэл бодол тий. За за өнөөдөр ийм сайхан дугаар харамгүй цагаас зориулсан танд баярлалаа. За дараагийн дугаараар иргэд болзъя. за баярлалаа. За